одоо хөдөө аж ахуй гэх хүмүүс нэг тоодгүй тий. Нэг бол хөдөөний эсвэл хөдөө аж ахуй яг одоо гэдэг мөнгө олохгүй салбар бизнес биш санхүү биш ч юм уу. Монгол орны нийт 70% зөвлөжсөн гэж явж байгаа. Хүний эмч бол одоо хүний ангаа. Бид нар болохоор байгалийн ангааснаар явандаа хүн жигс ирүүлнэ. Бид нар ус хэр Канадаас гойж ус их бодоод идэг. Тэгтээ арталтан зөндөө юм шугам хоолоогоор дамжиж ус чи хүрэгдэж байгаа тийм. Даанч нэг хэцүү юм. Тэр шугам хоолооноо ч газар доорх байхгүй. Тэгэхээр хин юу н авч явахаар байна. Тайдлаа биш юм шиг байна. Би бол тайдыг авч явах гэж байна гэж бодсон чинь үгүй байх нь шүү дээ. Би яг санамсаргүй явж агаад цусны автартай гэдэг юм мэдээд тэгээд тэрүүнтэйгээ нүүр тулгараа юу н давхар эрүүл мэндэ нэлийн анхаарахгүй болохгүй мэнэ гэдэг мессежийг аваад юу н явж байгаа. Ингээд ажиглахаар би ингээд сүүлийн бүтэнжил толгой өвдөөл яваад гэсэн юм. Тэгэл эмчтэр очиад миний толгой өвдөд танихэр чи ковид туссан уу гэл тэ туссан хэрэг за юу н тийм авч юм. Бараг өдөр болгон шахуу гуглдэл тэ би хизээ өхөө гэдэг асуултыг л аягүй өдөр болгон гуглдчихсэн яг. Яг хавтартай гэдгийг онцлогдсны дараа хүний харах онцог арай өөр болчих юм лээ. Яагаад юм гэхээр энэ ажлыг маргааш хийж да гэдэг юм байха болчихж байгаа байхгүй. Маргааш чинь тийм найдвартай биш болоод ирж байгаа. Тэгэхээр ядаж өнөөдөртөө чи чадах бүх нэрээ бүгдийг аягүй сайн хийгээд өөртөө сэтгэл хангалуун, бусдад сэтгэл хангалуун байвал болоо. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээлэлээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За манайхан бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ээлжид нэг дугаараараа таны танихгүй нэг хүнийг танилцуулах болно. Тэгээд өнөөдрийн энэ танилцж байгаа залуу бол туусан туршлагатай. Тэгээд залуу хэрнээ маш олон зүйлийг одоо олж мэдсэн. Тэгээд тэр олж мэдсэн зүйл нь дан ганцаар энэ хүн мэдээд зогсохгүй бид бүхэнтэй хуваалцъя гэдэг шийдвэрээ гаргаад өнөөдрийн энэ эпизодыг хийж байгаа. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн дугаараас ажил мэргэжилтэй холбоотой мэдлэгийг авах боломжтой. Хувь хүнийх нь яагаад юу энэ одоо сэдвийг барьж авсан, сурсан боловсрсон байдал. За тэгээ хувь хүнийх нь өөрийнх нь амьдрал дээр хүн бүхний амьдрал байдаг тэр цааталт нь байдаг асуудлууд те тэр асуудлуудаа хэрхэн даван туулж байгааг их зэрэг зүйлсийг бид нар олж мэднэ. Тэгээ мэдээж бид нэр мэдлэгийг түгээх зорилготой энэ подкастуудыг хийдэг. Тэр тусмаа бидний амьдралд хэрэг болж болох үс мэдлэгийг. Тэгэхээр энэ дугаар бол танд тэр мэдлэгийг өгч чадна гэдэгт би хувьдаа маш итгэлтэй байгаа. Тийм учраас та бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. За бид нар баяр тулгатай уулзгаар ирсэн байна. За баяр тулгыг бол бира гэж дууддаг те. Берта гэсэн үг. За энэ хүнд бол сэтгэлийн болон оюуны бяр их байгаа учраас энд сууж байгаа гэж би хувьдаа дүгнэдэг. Тэгэхээр бирагийн хувьд маш олон их сургуулиудыг дүүргэсэн. Тэгээд боловсролыг бол манай хөдөө аж ахуй их сургуулиас эхлүүлээд Оксфорд хүртэл сурч боловсрсон байгаа. Тэрнээс өмнө University of Leeds гэдэг Англид байдаг сургууль байна. Agricultural University of Iceland байна. За тэгээд Mendel University of Brno гэдэг ч үлээ. Brno. Хотын нэр. Тий. За тэгээд Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн сургууль буюу англиар одоо ийм нэршилтэй болсон байгаа. Mongolian University of Life Sciences гэдэг. Амьдралын шинжилгээ ухаан гэдэг. Маш гоё нэр томьёог өгсөн байна. За ингээд би ярилцлагыг логик дараалтаа явахын тулд эхлээд хувь хүнтэй чинь үзэж байгаа сонсож байгаа хүмүүсээ танилцуулах үүрэгтэй. Тэгэхээр саяны миний дурдсан одоо их сургуулиуд бол мэдээж чиний академик хэсгийг илж шүү дээ. Тэгэхээр хоёулаа яагаад ер нь хөдөө аж ахуйн их сургууль руу анх суур бакалаврын зэрэгээс сонгохоор энэ сургууль руу орсноос яриагаа эхлүүл их зүйтэй гараа байх болов уу гэж бодож байна. За баярлаа. Тэгээ танихгүй нэг бас танилцуулах боломж олдсон баярлалаа. Түүнийг зөвхөн гэр бүл хамаатан садан ажлын хамт олон л таньдаг байсан. Өнөөдөр бол би бас таньдаг болчихж байгаа таа ч гэсэн. За баярлалаа. Тий хөдөө аж ахуйн сургуулийн тухай ярих юм бол 2012 онд хамгийн анх оюутан болж сурч ирсэн. Яагаад хөдөө аж ахуйн сургууль вэ гэхээр ер нь бол манай Монгол орны эдийн засаг тэр чигт уул уурхай төвлөрсөн байгаа тий. Уул уурхай олборлолт гэж явсаар хагаад эргээ харсан чинь уул уурхай
сүрцэн тий. Байгаль орчны асуудлууд нэлээд дэлгэрсэн. Тэгээ за одоо эн чи юу лээ гэд эргээ бодонгууд байгаль орчны нөхөн сэргээлтийн мэрэгжилтэй хүн Монголд байгаагүй. Буюу тэр чиглэлээр их сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаггүй, зааж сургадаггүй байсан байна. Тэгээ 2012 онд Монгол оронд хамгийн анх удаага байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг анги нээгдээд тэр ангид нь байгаль орчны нөхөн сэргээлтээр орчихсон гэсэн үг. Тэгэхээр тэр хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг чи өөрөө олж мэдсэн үү эсвэл хин нэгэн чам зөвлөөд энэ чиглэл нь зөв юм а гэдэг өөртдөхлийг хүснэ үү? Аль аль нь. Яагаад аль аль нь гэхээр ер нь бол яг байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг мэрэгжил нээгдэж байгаа юм байна гэдэг манай ээж олж мэдсэн. Гэхдээ ер нь бол байгалийн ухаанаар ер нь сурыг гэдгийг л амьдралаараа тэ нөгөө жоох хөхт нөгөө морь урлал хөхтүүдээс хэр их удаан морь унжаа насаараа гэдэг шиг оюутан болох хүртэл насаараа байгаль орчны асуудлуудыг ер нь бол уур амьсгалын өөрчлөлт. Тийм уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны асуудлуудын талаар ер нь бол мэдлэгтэй болоод ирсэн. Яг энийг байгаль орчны асуудал юм байна, энийг уур амьсгалын өөрчлөлт гэдгийм байна гэдэг концепцийг нь үгийг нь одоо нэр томьёог нь мэдхээс наан нь жоохон контекстыг ойлгосон гэх юм уу? Яагаад гэхээр жишээлх юм бол намайг жоохон байхад манай аав ингэж хэрдэг гэсэн ингээд хөдөө амьдардаг. Би болохоор хотод өсөж төрсэн. Ер нь бол хотын амьдралаас өөр мэдэхгүй. Тэгээ хөдөө орон нутгийн талаар яаж төсөөлдөг вэ гэхээр манай аав эмээгийн одоо гэрийнхний хамаатан садны ярьдаг түүхээр бол нэлээд төсөөлдөг. Тэнд юу гэж ярьдаг юм гэхээр манай аав ингээл өглөө басаал хөшгөө нээгээл ингээд модон байшин те. Тэгээд цонхоо нээгээл харангуй юм гоо жимсний модтой те. Тэгэл гараа сунгаал цонхныхоо гадна талаас шууд жимс аваад идчихэдэг. Тэгэл гараал голтой гол дээрээ тоглож өссөн. Наан гоё юм бургасуудаа тэнэг сүүдэрт нь ингээд нартай байх юм бол гоё ингэж налаа живтдэг те. Тэгээ буцаад юу халуун өдөр бас сэрүүцийн тул голтой орж тоглодог гэх юм. Айгуу гоё юм дүр зураг надаа төрүүлсэн байдیں۔ Байгальд ойрхон тийм. Тэгэл за тэгжил байгальд ойртож байгаа байхгүй. Тэгээд би ер нь хоттой байжгаад хөдөөнийг явах боломж бүрдээд тэгээд аавын нутгаар дайрсан. Тэгсэн чинь нөгөө надад ярьж исэн түүх тэр чигтээ өөр эсэн. Нөгөө байшингийнхан гадаа модон жахгүй тий. Гол нь нилээн ширхцэн. Тэгээд нөгөө байгаль орчинд нилээнд ороодцсон. Тэгээд ихэндээ надад л худлаа ярьдаг байсан юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр худлаа байгаагүй юу юм гэсэн чинь уур амьсгал өөрчлөлт. Анх тийм байсан боловч манай аав жоохон багтаа гэсэн үг тий. Тэгэхээр 20 30 жилийн дараа гэхэд л нөгөөнийг гоё өсөж төрсэн байгаль нь эсрэгээрээ мутцсан юм. Дороотцсон байсан гэж. Тийм болохоор юм за энэ чиглэлээр юу ажиллах хэрэгтэй юм байна. Ажиллаад ядаж буцаад нэг их орондоо байгаль орчиндоо нэг юм хувь нэмэр оруулах юм байна гэд нэг юм айдиатай тий болоод явж ирсэн. Яг тэр үед яг мэрэгжил сонгох үеч таарсан 10 жилээс төгссөн. Тэгж яг манай ээж ийм мэрэгжил нэгдэж байгаа юм байна. Тэгээ орох уу гэл тэнцэд орсон да. Эхний бакалаврын зэрэгээ авах хүртэл ер нь одоо чамд хэрэг болсон хамгийн чухал мэдлэг юу байв тэр сургуулиас авсан? Тэр сургуулиас авсан мэдлэг хөдөө аж ахуйн сургуулийн манай багш нар бол хэлтийн. За би жоохон одоо ярих чаа point руу орохоос жоохон тойрж орж магадгүй шүү. Нэгдүгээрт бол манай багш нар юу гэж ярьдаг байсан бэ гэхээр ингээд одоо хөдөө аж ахуй гэхээр хүмүүс нэг тоодгүй тий. Хөдөөнийг бол хөдөөний эсвэл хөдөө аж ахуй яг одоо тийм мөнгө олохгүй салбар бизнес биш санхүү биш ч юм уу. Тэгж ярьдаг. Тэгтээ бид нэр өглөө босоод талхаа идэж байгаа. Энэ талхаа чинь аль салбараас хүсэлтийн хөдөө аж ахуй. Тэгэхээр бид нар ийм чухал салбарт байгаа шүү. Тий. Тэгэхээр та хэд ийм чухал салбараас одоо сураад төгсөж байгаа. Тэг ирээдүйд ингээд одоо эргээд буян болноо тий. Гэдэг одоо номер 1 сургаалыг алтнаас авч яасан. Хоёрдугаарх нь бол бас манай анги хүүхдүүдээс манай анги хүүхдүүдээс нэлийн нөгөө орон нутгаас ирсэн хүүхдүүдээс болохоор би хотод төрсөн. Тэгэхээр нэг ялгаа нь би одоо орон нутгийн амьдрал сайн мэдэхгүй. Аав ярьдаг түүхнээс өөр түүх бол сайн мэдэхгүй. Тэгэхээр миний очиж чадахгүй байгаа тэр одоо төсөөллөөс цаашгүй нэг орчин байгаа штэ. Тэр үнийг надад илүү авчирч өгж байгаа ойртуулж байгаа манай анги хүүхдүүдээс. Хоёрдугаарх нь. Гуравдугаарх нь болохоор дахиад юу нэг хичээл үзээ явахаар дахиад нэг авч байгаа сургаал нь юу гэхээр бид нар бол байгаль орчны эмч юм аа гэдэг. Тэрний үгс үг гэхээр байгалийн ухааны хүмүүс, байгаль орчны нөхөн сэргээлтийн хүмүүс, уур амьсгалын өөрчлөлтөөр ажиллаж байгаа хүмүүс юу нь бол байгаль орчны ангаа нь байгаль орчин эрүүл байх юм бол тэр байгаль дээр байгаа ан амьтан эрүүл байна тий. Тэр ан амьтан эрүүл яснаар тэр ан амьтны махыг нэгдэж байгаа хүмүүс нас эрүүл байна. Тэгэхээр хүний эмч бол одоо хүний ангаа нь бид нар болохоор байгалийн ангааснаар явандаа хүн ч гэсэн эрүүл байна. Тийм мэдлгүүдийг бол олж авсан.
тухайн сургуулийг төгсөөд араас нь Бреногийн их сургууль руу очиж сурч байгаа шүү дээ. Тэнд экосистемийг нөхөн сэргээх гэдэг ер нь бас илүү том зургаар нь одоо сурч эхэлсэн байх. Таамаг шүү. Гэхдээ гол нэг энд байсан концепт тий манай хөдөө аж ахуйн сургуулийн өгж байгаа концепт тентх хоёрт зөрүү байсан уу? Зөрүү байсан. Хэд хэдэн юм дээр ялгаатай байсан. Тэр нь юу вэ гэхээр жишээл Монголын баримталж байгаа бодлого нэг өөр, Чехэд баримталж байгаа бодлого нэг өөр. Жишээлх юм бол айгуу сонирхолтой. Монгол орны нийт газар нутаг ойгоор бүрхэгдсэн одоо хэсэг нь 8% орчим байгаа. Тэгээ за ойн сан газар нэг 10% байгаа. Тэгэхээр ой багтаа ер нь бол бид нэг ойжуулах одоо ингээл тэр бум мод гэж ярьж байна те. Тэгэхээр ой нэлийн чухал. Тэгэхээр байгаль хамгааллын салбар нь тэрхээр бас хүмүүс айгүйх ойгоо нэмэгдүүлэх юм байна гэж боддог те. Яагаад ингэхээр мөн одоо цөлжилтөөс хамаарад бас манай нөгөө сайхан тал нутаг чинь бас байхгүй цөлжилтөнд хүртсэн нүүб стандартаар бол Монгол орны нийт 70% цөлжилтсөн гэж явж байгаа. Тэгэхээр тодорхой байдлаар цөлжилтөнд хүртсэн гэж явж байгаа. Тэгсэн чи тийм болохоор бид нар ингээд за ийм байгаа дээр нэмээд маагч одоо нөгөө их малтай хэдэн сая малтай тий тэнгууд мал хөлийн талагдлах гэж их баа. Тэгэхээр нөгөө жоохон байгаа газар нь хөцөлжсөн. Тэр үлдэгдэл газар дээр айгүйх нөгөө мал ихтэй учраас ингээд малын хөлөөр нь жишээл болгоод ингээд талхлагдаад байдаг. Тэгэхээр за ингээд эдрийг сайн ингээд контролтой хянаад байж байхгүй болвол тий давхар байгаль орчны эсрэг хөгдөг юм бодлого бол Монгол оронд явж байгаа. Тэгээ чехэд очиод үзсэн чи эсрэгээрээ хитрхийг болцсон. Тэгвэл яг байгалийн унган төрх нь бол одоо хэдэн одоо одоогоос нэг 100 жилийн өмнө яг манай Монгол шиг юм тал газар бол байсан. Гэхдээ хитрхийх нөгөө сайхан байгаль одоо орчинтой болохоор тий уур амьсгалд бүрдсэн болохоор модлог ургамлууд нь их ургаад нөгөө тал газар нэгэ багасаад байгаа. Тэгэхээр эсэргээрээ тэнд аваачаад мал аваачиж бүр нөгөө идүүлдэг. Байгаль одоо манай монголоор эсрэг практик явж байгаа байхгүй тий. Тэгэхээр хэдийгээр байгаль орчин гэж бид нэг юм ярьж байгаа боловч бас өөр асуудлуудтай байдаг юм байна гэдгийг бас нэгдүгээрт олж харсан. Тэгэхээр нөгөө нэг хаа газрын асуудлууд бол өөр өөрийнхөө шинж тэмдгээс хамраад янз бүрийн л гаргалгаа шаарддаг бах тий. Тэгээд чи тэнд олж авсан мэдлэг дээрээ тулгуурлаад гол нь чи зогсоогүй байна л да цаашаа үргэлжлүүлээд Айсланд руу явсан байна. Яагаад үргэлжлүүлэн сурах шаардлага бий болсон юм? Чи юуг олж мэдчихэд би гүнзгийрүүлэе гэдэг одоо шийдвэр гаргасан байх уу? Тэгээ Монголд тэгээ чехэд сурахад ер нь бол байгаль орчны нөхөн сэргээлт. За тэгээд яг экологоор мэрэгч байгаа. Тэгээд цаашаага яг том асуудал нь болоод за яагаад энэ ингэж өөрчлөгдөд байна гэхээр уур амьсгалын өөрчлөлт болоод байгаа юм байна. Тэгэхээр яг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр сурах хамгийн сайн одоо миний одоо мэдлэгээр бол төгс газар нь Айсланд. Одоо Монголоор Исланд. Яагаад юм гэхээр Исланд өөрөө бас манайх шиг ийм нөхөн сэргээлтийн асуудлуудтай. Тэгтээ энэ асуудал дээр 110 жилийн туршлагатай айл гэдэг юм. Дээрээс нь яг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр нэлээд том профессорууд тэнд ажиллаж идэг. Одоо нүүбийн манай том одоо болдог олон улсын хурлууд байдаг шүү дээ. Тэр хурлуудыг даргалдаг, тэр хурал дээр нь одоо төлөөлж очдог хүмүүс нь Айсландд бас байж таарч байсан. Тэгэхээр за уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мөн нөхөн сэргээлтээ илүү одоо том bigger scale-ээр том зураглалаар илүү харъя гэвэл Айсланд тохиромжтой байна гэд Айсланд руу явж ирсэн. Ингээд тэнцэнээс яг л за уур амьсгалын өөрчлөлт бол ийм байд юм байна. Эннийхэн нөлөөнөөс өөр байд юм биш үү те. Улс орон болгонд бол өөр нөлөөтэй. Хэдийгээр бид нэр уур амьсгалын өөрчлөлт гээд нэг юм ярьж байгаа боловч орон болгонд өөр нөлөөлөлтэй болж байгаа. Гэдгийг асууж авч ирсэн тийм. Уур амьсгалын өөрчлөлт гэхэлэр уур амьсгал өөрөө бие даагаад өөрчлөгдсөн юм шиг ойлголт байгаа байхгүй юу? Хүнээс улбаатай уур амьсгалтын өөрчлөлт гэвэл сая энэ нэр томьёо ингээд одоо ойлгох хуц буюу за энэ асуудал юм байна гэж хүнд шууд ойлгох боломжтой болоод байгаа тийм. Тэгэхээр нөгөө за саяны хэлж байгаа Монголынх Чехих хоёр ингээд бидний хүсэж байгаа зүйл тэнд асуудал болсон тий. Энд болохоор тэдний хүсэж байгаа зүйл нь энд асуудал болсон ингээд байж штэ тий. Гэх мэтчлэн ингээд чиний саяны ингээд сурах үйл явц дотор яг юу юм бэ? Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь сая хүнээс улбаатайгаар энэ бий болчиход байгаа зүйл юм уу? Энийг одоо удаашруулахын тулд эсвэл одоо нөхөд бүр илүү гоё болгохын тулд чиглэж сурч байгаа судлагдах юм уу? Энийг ихлээд нэг том хэлээд өгөхгүй. За уур амьсгалын өөрчлөлт
бас нэг хүмүүсийн ярьдаг зүйл нь угаасаа л өөрчлөгдөж идэг шүү дээ. Харин тийм. Энээс ч дулаахан байжсан. Энээс ч хүүтэн байсан. Энээс ч бас хүүтэн байжсан гэдэг. Тэгэхээр ингээд бүр том зураг бүр хэдэн сая жилийн түүхээр хараад үзэхээр юу нь бол өсчл байдаг. Одоо агаарын температур бол нэмэгдэж байдаг, буужл байдаг. Гэхдээ энд юу одоо яагаад бид нар яриад байгаа юм гэхээр аж үйлдвэрлэлийн одоо хувьсгал гарснаас хойш те 1850-ад онд ялангуяа англиас эхэлтэй алчж байгаа гэх нь 1850-ад оны үеэс нөгөө үйлдвэржилж эхлээд те айгүйх олон одоо мас үйлдвэрлэлүүд яваад ирэхээр нөгөө агаарт одоо цацагдж байгаа хөлөмжийн хий гэж яриад байдаг шүү дээ. Тэд нар нэмэгдээд тэгэхээр нөгөө яг нэмэгдэж байгаа үе дээр нэмээд бидний өөрсдийнх нь human induced буюу нэг одоо хүний нөлөөтэйгээр уур амьсгал нөлөөлж байгаа нөлөөлөл нь илүү хүчтэй болсон юм. Тэгэхээр сүүлийн 150 жилд агаарын дундаж температур бол 2 градусаар нэмэгдэх хэмжээнд очсон байгаа байхгүй юу? Агаарын температур бол мэдээж одоо нөгөө дээшээ доош болж байгаа гэж ярьсан тийм. Тэгэхэд бол 100 жил болж ижил 1 градусаар тийм ингээд хэдхэн градусаар өөрчлөгдөж идэг. Тэгэхэд бид нар 150 жилийн дотор бүхэл бүтэн 2 градусаар одоо Монголын хувьд бол өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэр нь яалч жаргуу хүний нөлөөтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа. Хурцгацсан. Тийм хурцгацсан. Тэрнийг судалж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт нь нэг талаараа өөрчлөгдөж байдаг. Гэхдээ үүн дээр хүн яаж нөлөөлөд байгаа гэдгийг бас давхар авч үздэг гэсэн үг юм. Тийм болохоор бас дараа нь англи руу явсан юм. Би одоогоос нэлээд жилийн өмнө манад нэг гадны судлаач ирчээд байгалийн за ер нь бол дэлхийн дулаалтай холбоотой нэг сэдвэр мэдээлэл өгчээсэн. Тэгээд би тухайн үедээ миний сэтгэлд үлдсэн нэг айгу тод зүйл нь юу байсан бэ гэхээр нөгөө градус дэш өсөд байгаагийн одоо дам нөлөө нь Монголын энэ газар нутаг болвол газар тариалангийн голлох бүс нутаг болж хувирна буюу дэлхийн дулааллын одоо дэлхийн дулааллаас бид нар бенефиттэй буюу одоо өгөөж авах тийм боломжтой нөхцөл байдал үүснэ гэдэг тийм хэсэг явсан байхгүй. Тэгээд одоо экваторын бүсд байгаа энэ байнгын дулаан байгаа газар бол бүр илүү хүн амьдрахад ч боломгүй тийм халуун дулаан болж хувирна. Өсөөд дээшээгээ яваад бидний байгаа уртраг өргөргийн энэ хэмжээ бол бүр цаашлаад нөгөө будаа тариалдаг болох те. Ингээд ийм үндсэн хүмүүсийн хүнсний хэрэгцээг хангаж чадах тэр агрикалчрын бүс нутаг болж хувирна гэдэг юм хэлэхгүй юу. Тэнгуүч ингээд нөгөө юм дандаа давуу олон сул тал байхад манай энэ бүс нутгийг бол давуу тал нь тэрэг хэлчихэнгууд нэг тийм тухайн үед нэг тайвширсан тий. За окей. Гайгүй байна тий. Гайгүй байна тий. 8 тэрбум хүнээс нэг 3.5 линд байгаа учраас бид нар нэг их юм хийлээгээд юу л одоо энэ том дэлхийн юунд хурж зөөр нөлөөлөх билээтэй гэж тухай бодож байгаа байхгүй. Айгүй ядуу сэтгэлгээтэй байгаагийн дандаа нэг юм юмсаас өөрийгөө одоо салгаж боддог нөгөө сонгол өгдөг хүмүүсийн юу шүү дээ. Миний саналтай саналгүй угаасаа тэнд юм шийдэж байгаа гэж олон хүн бодсноор зөв сонголт нь хийгддэг ч юм уу нэг тийм байдагтай ижилхэн. Тухайн үед би их л тэнэг байсан. Одоо ч бас тэнэгдүүл явж байна л да. Гэхдээ тухайн үед би тэгж бодчихсон. Энэ хэр бодтой одоо төсөөлөл үгүй. За бас их гоё асуулт асуулаа. Ямар гоё асуулт асуу тий. Тийм байгаль орчны асуудал ингэж хүмүүс ерөөсөө хэлдэг шүү дээ. Байгаль орчны асуудал гэдэг нь өөр айгүй комплекстэй, төвхтэй, нарийн төвхтэй. Яг хүний эрүүл мэндэд адилхан. Одоо жишээлбэл одоо зарим хүмүүс юу гэдгийг carnivore dietтэй зөвхөн мах иддэг одоо диеттэй хүмүүс байдаг шүү дээ. Тэнгүүд эсрэгээрээ тэрнээс нөгөө судасных нь одоо өөх тосны хэмжээг, гэлтэйлийн хэмжээг нэмэгдүүлээд нэг юм сул тал байдаг шиг байгаль орчин бас яг тийм. Хэдийгээр Монгол орны одоо хувьд уур амьсгалын бид нар ч одоо хүүтэн штэ. Тэ. За би нэлээд энгийн яриа. За. Ихэвчлэн хүүтэн. Ер нь бол за манайхан ч одоо нэг ганц бахархдаг юм нь бол хамгийн хүүтэн нийслэлтэй дэлхийн номер 1 хүүтэн нийслэлтэй улс гэж ярьдаг те. Ингээ харахаар угаасаа ургамал ургалтын хугацаа буюу дулаахан байх хугацаа нь богинохон. Ихтэл 3 сар, 6, 7, 8 сар те. Тэгэл 9 сараас хөтрээл бороо ороод. Тэгэхээр 3 сар байгаа юм дулаахан эрхэн оног шүү дээ. Энэ хооронд угаасаа юу ургуулж амжих вэ? Тэгээ манай хөдөө аж ахуйн салбар дээр одоо байдаг хэдэн ногоонууд маань л байдаг болохоос одоо яг технологи төр хөгжөөд ингээ 24 цагийн эсвэл өвлийн хүлэмжийн төр гарч байгаа. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт болоод за дэлхийн дулаалт болоод Монголд дулаахан боллоо. Тэгэнгүүт манай одоо ургамал урах боломжтой нэг дулаахан үе нэмэгдэж байгаа. Тэр нь таашаалтай юм шиг сонсогдож байгаа боловч хөрсөн дээрх температур нэмэгдэнэ гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр дахиад байгаль орчинтой халт байхгүй. Одоо жишээлбэл
одоо манай сая ярьсан шүү дээ Монгол орны газар нутгийн 70% нэгээ цөлжиж байгаа. Тэгэхээр ч ингээд ургамал урахын аргагүй болж байгаа гэсэн. Тэрүүн дээр нэмээд нарны гэрэл хит их халаагаад ирэхээр газрын доор байдаг одоо микроорганизмууд те ургамлаа тэтгэх ёстой тэр хөрсөө ингэж барьж авах ёстой микроорганизмууд нь бүгдээрээ байхгүй болчихно. Тэгэхээр чин тэр чин зүгээр л нэг юм сул юм шороол болоо явчихна те. Тэгэл нэг салхихад байхгүй. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод Монголд яаж байгаа юм гэхээр одоо уур амьсгалын өөрчлөлт хэр хүмүүс ингэдэг. Цагаан бавгаа те манай Монгол цагаан байхгүй болохоор нэг Монголтой наахгүй. Эсвэл бас нэг юм сонсч байсан. Одоо Япон жишээлбэл далаагаар хүрээлэгсэн арлын орн те. За мөс нь хайлаад далайн дэшээ болоод нөгөө японочууд жоо ор хоронго олно. Тэнгүүд тэд нар яах юм гэхээр Монгол руу нүүн гинэ. Яах юм гэхээр монголч өндөрлөг газартаа болохоор одоо живхгүй гэж ярьж байгаа байхгүй. Тийм хүмүүсийг ч бас сонслоо. Тэгээд агаарын температур Монголд нэмэгдээд байна гэхээр ургамал урах боломжгүй нэгдээд болчихж байгаа те. Нүцгэн хөрстэй болчихж байгаа. Тэгэхээр угаасаа тэнд газар тариалан гэхээр уучлаарай юу тарих вэ? Сул шороон дээр те. Нэгдүгээр тийм. Хоёрдугаарт хүмүүсийн бас нөгөө халаасанд яаж нөлөөлж байгаа юм гэхээр одоо юмны үн өндөр болж байгаа. Үнэтэй болж байгаа. Ногоо биднэрт бол олдохгүй шүү дээ үндэ. Би жоохон байхад бол төмсөө 250 төгрөгөөр авдаг гэсэн байхгүй. Одоо хэдэн мянга болсон бэ те. 10 дахин өндөр болсон. Тэгсэрний долларын хаш хиттэй байгаа. Ингээ бодохоор юмны үн аягүй өндөр болж байгаа. Бид нар ингээл эдийн засаг улс төр 76 ингээл улс төр юу ч ядгийн ингээл сонгуул монгол гэл аягүй ярьдаг. Тэгтээ яг үндэ наан чин уур амьсгалч өөрчлөгдөд байгаль орчин чинь ингээд та хэд хичээж чадахгүй болоод тахт чи бид нар ингээл өөр хүмүүс рүү буруугач гэдэг те. Бидний буруутаанч эндээс ирсээ бидний буруутай үйл ажиллагааны сулаа тэнд юм болж байгаа. Тэр нь яаж байгаа юм гэхээр яагаад халаас нь төлөж байгаа юм гэхээр за бодъё. Хүмүүсийн дургуйдаг байлаа. Тэгсэн чи явсараа төмсөө нэг газараа байн тариалсаар хагаад төмсөрөх боломжгүй болчихлоо. Дээрээс нь халаад байна те. Тэгээд би нөгөө борооны асуулаас харчихсан. Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт яаж нөлөөдөг вэ гэхээр нийт жилд одоо орж байгаа хурд үндэсний хэмжээ бол ерөөсө буураагүй. Өөрчлөгдөөгүй, нэмэгдээгүй. Одоо нийт 200 мм бол орж байгаа. Тэгтээ яаж орж байгаа гэхээр өмнө сайхан шиврээл баг багаар ордог гэсэн л одоо байж байгаа л нэгд орно. Тэнгүүд нөгөө сул байгаа шороо чинь яах вэ? Урсаал яваад өгнө. Тэгээ урсаад манай бас нөгөө туулгал руу урсан тий. Бидний ундны ус руу тэр одоо шороонууд орж ийн жишээлбэл нөгөө өмнө сайхан байсан тариалангийн газар чинь ингээд одоо уучлаарай ногоо тарих тариалангийн газар байха болж ийн эзэнгүү хаягдчихж байгаа байхгүй юу? Тий. Тэр ийм байдлуудаас болоод ногоо тарихгүй болтлоо. Тэгэнгүүт жоохон байгаа гайгүй газар дээрээ хідэн ногоо тариа тэрийг үнтэй сарж байгаа. Тэгэл бид нэр авах гэхлээр өмнөх жил хідэн мянга байсан бол одоо дахиад мөнгө нэмэгдсэн байна шүү дээ. Улс төр гээл дахиад манайх жоохон дэлгүүлөө. Жоохон өөр чиглэлрүүл буруутгаад байдаг боловч яг эргээд том зураг нарах юм бол байгаль шинжлэл хэр нэлээд төвхтэй ингээл бие биендээ уялдаа холбоотой явчихэд яг хүний одоо эргэтэн тогтолцоо яадаг юм л дээ. Бие биенийг дэмждэг шиг байгаль орчин яг тэгж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас харахгүй байгаа. Тэгэхээр ер нь бол нийгэм эдийн засаг тий хүний халаасны хүртэл affordability буюу худалдаж авах боломжийн талаар хүртэл ярихад асуудлууд ингээд таны халаасны хүртэл нөлөөлж байгаа шүү гэсэн үг уур амьсгалын өөрчлөлт. Тийм байна. Заримдаа уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой яг энэ бодит бий болсон байгаа эрсдлүүдийг аваад үзэхлээр ирээдүйд итгэл ингээ буурах гэдэг. Тэгээ юм сайхан болно гэдэгт буурах гэдэг. Тэгээд манад ингээ болж байгаа саяны бороо их хэмжээгээр ороод үер ус бий болдог тухай. Тэгээ ер нь хавар намар хоёрын ялгаа нэг байхгүй болоод байгаа. Тэ нэг юм 4 үйлрэлээс бид нар 3 үйлрэл рүү шилжих гээд. Тэгээд ер нь ингээд юмс хуучин байхад яг бороо нартай ингээд нэг юм баланстай байдаг гэсэн нэг юм балансгүй болоод байгаа ингээд ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгэнгუთ ингээд энэ бүхэн чинь эрэг рүүгээ шилжих юм уу? Энэ чинь улмал сүрэг рүүгээ хэлбигээд байгаа энэ зүйлийг бид нэр хэрхэн буцаагаад нэг аятайхан голдрол руу н оруулах юм бэ? Тийм боломж байгаа мó гэдгэл юм байгаа юм л да. Тэгэхээр нөгөө судалдаг энэ шинжлэх ухаан дээр нь очоод судлаад сурч боловсруулаад ирсэн хүний хувьд яг одоо ямар гаргалгаа байна те? Ямар гаргалгаанууд байж болох юм? Бидэрт нэг жоохон ирээдүйд итгэх итгэл өгөөч л гэж. Тий. Яг санаа зовлтгүй гайгүй те. Ямар хэдүүлээч нь дэлхийн сүрэл ярьж байгаа шүү дээ. Ер нь бол одоо гарч байгаа одоо нөлөөллүүд юм байна л гэж ярьж байгаа шүү дээ. Тийм одоо олон улсын конвенцууд жишээл Парисын хилцээр гэдэг Paris Agreement гэж сонссон баг те. Одоо бүх одоо улс орнууд 100 гаруй
орнууд нийлээд хамтраад одоо гэрээ хийцэн. Гэт тхийн тулд улс орон болгон юу хийх юм бэ гэдэг төлөвлөгөө гаргаж явж байгаа. Монгол орны хувьд ч гэсэндээ бас адилхан төлөвлөгөө гаргаж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөнд ингэж одоо хүний нөлөөтэйгээр нөлөөлөд байгаа бол энэ үнийг сааруулахын хувьд манай Монгол орн юу хийх юм? Дээрээс нас нь тасан зохицохын тулд бас юу хийх юм бэ гэдэг асуудал явж байгаа гэсэн үг. Тэгэхээр сааруулахын тулд гэдэг маань юу вэ гэхээр одоо агаарт цацагдаад байгаа хөлөмжийн хийгээ яаж бууруулах юм? Тэ? За тасан зохицно гэдэг нь юу вэ гэхээр за тэгвэл үер болж байгаа юм бол эндээ яаж тасан зохицоод одоо манай байшаа авсан тавтаад байгаа бол доор нь жоохон өндөрлгөө хийгээд нэг өндөр болчих гэж идэх юм бол ядаж нэг давхар нуусанд орохгүй ч юм уу те эн чинь бол тасан зохицох адапташн явж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол орны засгийн газрын хувьд бол энэ бодлого баримтчүүдийг гаргаа явж байгаа. Тэгээд мөн дээрээс нь одоо манай хувийн хвшлүүд ч гэсэндээ мөн ажиллаж явж байгаа. Одоо уран амьсгалын ногоон сан гэж байгаа тийм уран амьсгалын ногоон сангаас жишээлх юм бол зээл орлогоод бас нэрээс нь одоо томоохон банкны гарт EBRD Европын хөгжлийн сэргийн босрол хөгжлийн банк тэндээс манай нөгөө одоо арилжааны банкудад их хэмжээгээр мөнгө олгоод тэр банкуд маань эсрэгээрээ уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох чиглэлээр та үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл ар гэрээ одоо байшин барьж байгаа тий засвар хийх гэж байгаа ч юм уу тохиолдолд одоо уур амьсгалын өөрчлөлтийн тасан зохицох чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд хөнгөлөлтөд зээл олгож байгаа. Ер нь бол нэлээд олон үйл ажиллагаанд явж байгаа. Тэдгээрийн нэг нь бас манай ажил байгаа. Ажил гэснээс юу гэлж байгаа вэ? Би одоо мянганы сарилтын санд ажилладаг. Усны салбарын доктортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн ажилладаг. Тэгэхээр усны салбарын доктортой байдал. Тий. Одоо чиний өөрөө чинь хийж байгаа ажил руу орё л доо. Тэгэхээр нэг чи дахиад нэг ажлын байраа тодорхойлдоо. Айгүй урт байгааз. Тий. Би бас заримдаа монголоор мартчихдаг. Усны салбарын доктортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн. За. За усны салбарын доктортой байдал гэхэлэр би ухаандаа бол саяны нөгөө миний асуулт маань чиний одоо энэ усны салбарын доктортой байдал гэдэгтээ айгүй уялдаатай байх гэж би бодсон байхгүй. Гэхдээ л үгүй байж. Яагаад вүлээ? За. Окей. Бас ямар гоё асуулт асуудаг юм бэ л гэсэн. Монголын мянганы сарилтын сан маань болохоор олон улсын хорны төсөл байгаа ер нь бол 5 жилийн хугацаанд хэрэгжих дуусах төсөл. Тэгээ фокус нь юунд төвлөрж байгаа юм бэ гэж усан дээр төвлөрж байгаа. Тэгээд дотроо 3 одоо үндсэн төслийн нэг нь бол доктортой байдлын. Тэгэхээр зүгээр доктортой байдлын мэргэжилтэн гिचхээр одоо юуны доктортой байдлын гэхээр айгүй доктортой байдал гэдэг чинь нийгэм эдийн засаг тий байгаль орчин айгүй олон юм байна. Тэгэхээр бид нар угаасаа услуул төвлөрж байгаа болохоор за нэг бас анханасаа л тодорхой байлгаагээд усны салбарын доктортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн болгож байгаа. Тэгэхээр төсөл гэдэг нь манайх үндсэн дараа одоо Улаанбаатарын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр гэж явдаг. Тэр хөтөлбөр дотор 3 төсөлтэй. Тэр 3 дахь буюу одоо sustainability англиар бол тий монголоор бол усны салбарын доктортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн гэсэн үг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо бидний нөгөө ярьж байгаа яг ус гэж ярихад бид нар нэг бол гол горих яриад байдаг шүү дээ. Гэтэ бид нар бол энэ удаад юу ярьж байгаа гэхээр хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд ч карантин ангууд тус гоожж байгаа. Гэр оролт амьдардаг хүмүүс бол худгаас ус авдаг тий тэр ус хангамжийг бол ярьж байгаа гэсэн үг. Усны дэд бүтцтэй холбоотой. Ундны ус ярьж байгаа шүү. Тэгэхээр ундны ус бол манай Улаанбаатар шүдийн ундны ус бол туулголоосоо л авдаг гэж бид нар ойлгодог. Тэгээд бас өөр нөөцүүд байдаг гэсэн тий. Тэгэхээр энэ нөгөө нэг доктортой байдлыг хангана гэхэлэр чи бизнесээр бол яг нөгөө эрэлт нийлүүлэлт хоёрыг нь байнга ингээд оролцогч талуудын байнгын найдвартай байдлыг хангасан одоо энэ үйлдэлүүдийг хийсэн гэсэн үг. Яг чиний өөрөө чинь хувийн оролцоо энэ дэр юу байсан нэг сайхан тайлбарлаж өгөө. За тий яг таны ойлгож байгаатай адилхан. За нэг талаасаа энэ олон улсын ингээд төсөл явж байгаа тий. Америкийн засгийн газраас одоо бүсдгүү тусламжаар санхүүжүүлээд хэрэгжиж байгаа. Тэнгүүт одоо манай Монгол хооронд гардаг томоохон асуудлуудын нэг нь болохоор гадны одоо бүсдгүү тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд мөнгөнд дуусахаар зогсчдөг тий. Хариуц хэзэнгүй болоод тэр нь цаашаа урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаггүйгээр ийм сул талуудтай байдаг. Нэгдүгээрт нэг талаасаа энэ сул талыг байхгүй болгохын тулд манай Америкийн засгийн газраас оруулж ирээд бид нар Монгол орондоо байхгүй одоо дэлхийн дэвшилт технологиор 2 том үйлдвэрүүд барьж байгаа. Энэ 2 том үйлдвэрүүдийг урт хугацаанд яаж авч явах юм бэ гэдэг талыг одоо баримталж ажиллаж байгаа гэсэн үг юм. Тэр нэг ёсондоо энэ үйлдвэрүүдийг чинь маргаашгийн ажиллуулах юм. Тэр хүмүүс нь байгаа мó? Бодлого нь байгаа мó? Манай улс нь бэлээ юм уу? Одоо ямар байгууллага энэ үйлдвэрүүдийг авч явах юм гэдэг дээр бид нар ажилтгаа гэсэн үг юм. Ерөнхийдөө бол доктортой байдал гэдэг маань
маргааш устай юугүй юу, устай байх уу гэдэг дээр л ажилладаг юм гэсэн. Аха. Тэгэхээр хин юу н авч явахаар байна? Тайдлаа биш юм шиг байна. Би бол тайдыг авч явах гэж байна гэж бодсон чинь үгүй байх нь шүү дээ. Тий. Бид нар болохоор тий доороо гэрээлэгчээрээ дамжуулаад нөгөө үйлдвэрүүдэд барьж өгөөд тий шаардлагатай техникийн тусалцаанууд нь үгүй авч байгаа. Авч явах байгууллага нь болохоор манай Монголоор Улаанбаатар хотын Усаг удирдах газар. Усаг удирдах газар маань бол авч явна. Усаг удирдах газар гэдэг байгууллага маань л одоо орон сууцтай амьдардаг хүмүүст яг хамаатуулаад хэлэхэд биднийг нойлоо татах тустай карантин нэхэд тустай айлгадаг 24/7 ажиллаж байдаг тэнд хүмүүс байгаа. Тэр байгууллага маань байгаа юм. Одоо гэр хороолт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол худаг дээр очиход ус нээлттэй ус авахд боломжтой байдлыг 24/7 бүрдүүлж идэг газар бол Усаг юм. Тэр газар маань энэ үйлдвэрүүд авч явна. Тэгэхээр одоо яг миний хувийн одоо яг ажил дээр ажилладаг ажлын хувьд яг Усагийн удирдах газрын гэдэг байгууллагын одоо чадах бэхжүүлэлт хүний нөөц талаас нь илүү ажилтдаг. Манай одоо Усагийнхны одоогийн байгаа байдал нь хэр бэлтгэгдсэн байна вэ? Би бол ойлгохдоо энэ жил яг 5 хүн хүлээлгэж өгөөд бүх юм нь одоо та нарын оролцоогүйгээр цаашаа явах боломжтой болсон гэж ойлгосон тий. Тэгээ саяны ярианд дурдгдсан дэвшилтэт технологиудыг оруулж ирсөөлүүлсэн гэсэн. Тэгэхээр энэ дэвшилтэт технологиуд дээр ажиллах болсон хүчинд одоо байх суур мэдлэг ур чадвар нь юу байв тэдрийг ингээд сайжруулахын тулд яг ямар ажил хийсэн бол бид нар бол одоо Монголда байхгүй айгу өндөр дэвшилтэт технологи бүх үйлдвэрүүд барьж байгаа. Тэгэнгүүт тэрий чинь хэн авч явах юм хүмүүс л авч явна. Тэгэнгүүт тэр үйлдвэрүүдтэй зэрэгцээд адилхан мэдлэг нь нөгөө майндсет нь нөлөөлж нь тий бүгд тэр цуг орж ирэх хэвээр. Тэр яг энүүн дээр яг бий зогсдог гэсэн үг юм. Тэгэхээр за ингээд нөгөө талд үйлдвэрүүдэд бариад ижидэг. Тэнгүүд нөгөө талд манай Монголын инженерүүд байгаа. Тэнгүүд яг нөгөө шин технологиороо одоо шууд хүлээж аваад ажиллуулна гэвэл бэлэн үү? Тэг хүний нөөц нь байгаа юу гэдэг дээр би одоо зогсож байгаа. Манай ажлын зүгээс юу хийж байгаа гэхээр энэ асуудлыг одоо зохицуулахын тулд олон улсын нээлттэй тендер шалгуурын зохион байгуулад тэгээд Нидерландын Вант улсын инженерүүдтэй холбоод менторшип хөтөлбөр бол хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ яагаад менторшип хөтөлбөр вэ? Яагаад зөвлөх үйлчлэг энгийн зөвлөх үйлчлэгээс ялгаатай вэ гэхээр ер нь зөвлөх үйлчлэгээ гэдэг маань бол яг ажлын даалгаврын одоо дотор бичигдсэн даалгавруудаа хийгээл нөгөө хүмүүс нь яваад өгдөг. Түншлэлийн хөтөлбөр гэдэг маань эсрэгээрээ манайхан яаж байгаа гэхээр энд байгаа Усагийн удирдах газрын инженерүүдийг дэлхийн олон улсын том одоо дэвшлэлт технологи үйлдвэрүүдээр ажилладаг олон улсын том инженерүүдтэй менторшипийн харилцаа тогтоогоод хооронд түншлэл байгуулад одоо багш авийн барилдахтай болгоод урт хугацаанд хооронд нь одоо холбоотой байх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Жишээлх юм бол одоо зүгээр нэг зөвлөгөө өгдөг байгууллага техникийн тусалцаа өгдөг бол та нар ингээрээ гэл яваад өгнө. Эсвэргээрээ манай усны усрчлалын байгууллагын түншлэл хөтөлбөр гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо ингээд дуусч байгаа. Энэ төсөл маань яадаг вэ гэхээр яг ингээд манай Монгол инженерүүдийг Европын шилдэг инженерүүдтэй мөр зэрэгсэн алхуулад хооронд нь мэдлэгийг солилцуулаад Нидерланд руу аваачиж сургаад мөн дээрээс Нидерланд инженерүүдийг Монголд авчираад Монгол дахь асуудлуудтай танилцуулаад яаж цаашаа урт хугацаанд нөгөөлдрүүдэд авч явах уу хоорондын мэдлэг солилцох тэр боломжуудыг энэ бүгдийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр одоо манай Монголын мянган сарилтын сангийн одоо төсөлмийн хугацаа дуусаад бид нар байхгүй болоо явсан ч гэсэндээ Усаг удирдах газрын инженерүүд урт хугацаанд цаашдаа Нидерландын инженерүүдтэй холбоотой ажиллах боломжтой болж байгаа. Тийм боломжийг бол бүрдүүлж байгаа төсөл. Гайхалтай. Саяны ярьсан хэсгээр бол хамгийн гой сайхан бүх эерэг зүйл нь дурддагдлаа л да тий. Тэгээ ер нь болохгүй бүтэхгүй энэ хугацаанд ингээд бас хүний харах үнцгийг өөрчлөн тэр саяны дурдсан тий майндсет гэдэг шиг яг энэ ихтгэл үнэмшлийг нь өөрчлөн гэдэг бол аюу хэцүү гэдэг тий. Тэгээ манад байгаа энэ боловсон хүчнийг бэлтгэх энэ үйл явцад заавал энэ боловсон хүчин гэдэг дээр битгий баригдаарай. Зүрийн төслийн үйл явц дээр хүнд зүйлс юу байв? Тий бас анхандаа ийм одоо бас нэлийн төгсөл өндөртэй төслөөсөн. Тэгээ бусад төслүүдээс ялгаад энэ нөгөө арай өөр нэм модельийг дагаж явж байгаа тий. Тэгээ хоёр өөр одоо калчертай соёлтой хүмүүсийг хооронд нь нэгтгэх бас нэлээд амаргүй. Дээрээс нь чинь нэлээд логистик интенсив буюу ингээд одоо айгүйх наашаа цаашаа явах хөдөлгөөнтэй ажил нэгдүгээрт те хоёр өөр хил дээр явж байгаа. Тэгээ нийтдээ 4 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа байхгүй юу? 2023, 24, 25, 26 он гэдэг 4 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа төсөл. Бид нар юу хийсэн бэ гэхээр 10 удаа ойролцоогоор нэг 15-аас 20 инженерийг нэг удаагийн явалтаар Нидерландд авч сургаад
Тэгээ буцаж ирээд нөгөө явсан Монголын инженерүүд маань байгууллагынхаа хүний нөөцийг буцаагаад чадахгүй болно. Тэгэхээр зөвхөн нөгөө хідэн явсан инженерүүд маань мэдлэгээс бол одоо аваад үлдэх биш, эсэргээрээ буцаад байгууллагынхаа ажилчид руу нөгөө мэдлэгээ хуваалцах юм боломжийг бүрдүүлж байгаа. Яг эхлээд нөгөө юу хийсэн талаараа яриад дараа нь чаленжийг ярьчих. Тэр эхлээд тий юу хийсэн бэ гэхээр нийтдээ 180 гаруй инженерүүдийг Нидерланд руу авчиж сургаад ирсэн байна. Тэгэхээр 180 гэдэг чинь бол ус уугийн удирдах газрын ажилтны 1800-аад 10%-ыг нь Нидерланд руу аваачаад сургаад ирсэн. Нөгөө 10% маань эсрэг хурж ирээд нөгөө 90% та нөгөө мэдлэгээ түгэн. Энэ бол байгууллагыг нь тэр чигээр нь хүний нөөцийг нь чадахыг бүрдүүлж байгаа клиент томоохон одоо цар хүрээтэй төсөл болж байгаа. Тийм ээ. Гэхдээ мэдээж чинь одоо чаленжууд тэ сорилтууд айгүйх гарч ирнэ. Эхлээл хилнээсээ эхлүүлээл тэ. Эхлээд миний зүгээс бол координатор хийн. За Улаанбаатар хотын ус уугийн газрын инженерүүд юу дутагдaltaй байна гэдгийг олон улсын үнэлгээгээр гаргаад ирж байгаа. За ийм чиглэлүүдээр нь одоо оноо нь баг гарчлаа. Энэ оноонуудыг яаж сайжруулах вэ? Гэт тэгээ Нидерландын инженерүүдтэй холбоолаад тий координац хийгээд за ийм чиглэлээр танайхан ингээд мэдлэг солилцох юм сургалтууд өөрсдийнхөө туршлага солилцох юм аяллуудыг зохион байгуулаарай гэд дотор хоорондын концепцийг эхлээд тохирно. Дараа нь авиацныхаа дараа нэг орчуулагч олоод орчуулагчтай нь холбож өгөөд орчуулагч нь орчуулгууд хаяг юм. Гэтэ энэ дээр нэг юм болохоор нөгөө мэрэгжлийн орчуулагч нар бол яг орчуулга бол сайн хийж байгаа. Гэхдээ яг нөгөө инженерийн нарийн төвхтэй хэллэгүүд ороод ирэхээр яалч аргагүй жоохон зөрдөг. Гэтэ нэгэнт л манайч Монгол инженер тэнд Нидерланд инженер байгаа болохоор инженерүүд бас өөрсдийнхээ хэлээрээс ойлголцдог даваа талтай. Гэтэ мэдээж хэлээр ойлголцохгүй бол тэнд 1000 яваад яах юм бэ те. Тэгэхээр бас би хүртэл өөрөө ороод орчуулагын зүйлтэй хийж эхэлсэн. Тэгэхээр орчуулагчтай нийлж агаад цуг орчуулагч хүртэл хийсэн байна. Тий орчуулагч хүртэл хийсэн. Манай инженерүүд бас яваад зөндөө олон юм одоо техникийн талаараас сурахаасаа гадна бас юм soft skill communication талаас зөндөө юм сурцаад ирсэн айгуусан. Анхнаасаа бид нэрээс төлөвлөөгүй байсан үр дүнгууд гараад ирсэн. Одоо жишээлх юм бол юу гэдгийг одоо ус гэж ярихаар бид ингээл за ус тасрал да. За хаа нэг газар гэмтэл гарлаа. Газар доор тэр чинь газар доор одоо усны салбар дээр айгүй нэг эмзэг юм юу вэ гэхээр бид нар ус гэхээр канатаас гойж усыг бодоод байдаг. Гэхдээ арт талд нь зөндөө юм шугам хоолоогоор дамжиж ус чинь хүрэгдэж байгаа тийм. Даанч нэг хэцүү юм нь тэр шугам хоолойноо чинь газар доор байгаа байхгүй юу? Хил биш. Нүдэндээ харж чадахгүй. Тэгэхээр тэнд юу болж байгаа юм бэ? No idea. Бүү мэд те. Тэгэхэд манай инженерүүд бол туршлагатай олон жил ажилласан. Хаана юу байгаагаа мэдж байгаа. Ер нь бол ажиллаж байгаа. Аль нэг шугам хоолой газар доор гимтлээ гэж бодоход за хүмүүсийн хосыг эхлээд таслаад цацрах ажлыг хийнэ. Тэгэхэд биднэрт одоо юу гэдгийг ус тасарчлаа. Яах вэ гэж гомдолдог те. Тэгэхэд цаана юу болж идэг вэ гэхээр ус уг дотор одоо мянган юм болж байгаа. За нэг хүн дуудлага авна. За ямар инженер тэр хэсгийг нь хамаардаг гэдэг инженертэй очиж хэлнэ мэдгдэн те. Ямар одоо гэмтлүүд гарсан тэргээ тодорхойлоод те. Хэдэн хугацааны дотор шийдвэрлэх боломжтой юм. Тэр гэмтлийг нь засварлах хангалттай нөөц байна уу? За усаа таслая гэдгээс эхлүүлээл ус дөнгөж таслая гэдэг дээр шийдвэр гаргах гэж одоо зөндөө олон юм замын шат дамжлагуудтай жишээлх юм бол за мэдгдлээ аваад хөргүүлэх хүмүүсийн чагсаалтыг гаргаад тэрийг эхлээд батлуулад дараа нь тэрийг нь хяналтын инженер ингээд хянаад ч юм уу те. Тэгэж бүүн болсны дараа хүмүүстэй ингээд мэдээлэл хүргэдэг юм. Айгүйх олон юм. Систем нь өөрөө жоохон хэцүү. Тэгэхээр Нидерланд руу явж ирээд ингээд эдрийг ингээд хоорондоо ярилцах боломж Нидерландд тоо гарч байгаа байхгүй юу? Энд биш тийм. Өмнө ярих одоо боломж бол байсан те. Тэг яг боломж бол байсан. Гэхдээ ингэж ярилцаарай гэдэг боломжийг нь бүрдүүлээгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр Нидерландд очиад бүгдээр заа нэг 50 очиад те. Тэнгүүд нөгөө Нидерланд ажил. За та нар ингээд жишээлээд ингээд дүнгийн нэг жишээ шүү дээ те. Дүнгийн нэг ус таслагтай холбоотой нэг жишээ. За ус тасарлаа гэхэд та нар юу алдیں۔ Ингээд сунгал ингээд мянган юм болдог юм чсалт гаргаж байгаа байхгүй. Тэгэхэд энэ одоо чсалтуудаа ингээд нөгөө хийгээл явсан болохоор ингээд энгийн л юм гээ ботцсон. Одоо сайжруулах юм байна. Ингэдэг л юм. Угаасаа л ингэдэг. Шинээр хүн орж ирсэн за ингэдэг шүү гэж сураад тавцсан те. Тэгэхээр Нидерландд очиод одоо нэг анхнаасаа төлөвлөгдөөгүй байсан бас нэг үр дүнгуудын нэг жишээлэл. Ингээд за бизнес процесс менежментийн талаар ингэж давхар ингээд сурж байгаа нэ. За нэг асуудал гарахад ийм шат амжилгаар арай ингэвэл амархан болох юм байна. Ийм олон хүмүүс оролцохсаа бол шаардлага байхгүй байна гэдэг ч юм уу тий. Тэгснээрээ эргүүлээд хүмүүстэй үр дүнтэй хурдан хугацаанд мэдээлэл өгөөд тэгээд нөгөө гол фокусаа засвар дээр төлөвлөрүүлмээр шүү дээ. Ингээд ийм зөв жоох менежменттэй болж ирж байгаа. Гайхалтай. Гих мэтчлийн үр дагаврууд гарсан байна шүү дээ. Чи ер нь энэ төслийн хүрээнд
Ажиллаж гисэн хугацаанаасаа зүгээр мөнгөн дүнгээр хэр хэмжээний мөнгө захиран зарцуулсан бэ? Би зүгээр танаа төсөл бол нийт объемоор маш өндөр дүнтэй гэж би ойлгосон. Тийм. Америкийн засгийн газраас $350 сая авч байгаа. Яг миний хувьд болохоор манай баг, манай 3 дугаар одоо төсөл гэж ярьсан шүү дээ. Төслийн салбарын тогтвортой байдлыг хангах төсөл мэй. Төсөв дотроос яг миний хариуцж байгаа гэрээнүүд бол 5-аас 6 орчим сая долларын гэрээ байгаа. Буюу тэр дотор хэд хэдэн гэрээнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрөө гар бие оролцоод 6 сая долларыг бол Монгол зарцуулсан гэсэн. Тэр нь ер нь бол энэ саяны ярьсан чиглэлтэй шүү дээ. Ярьсан чиглэл эсвэл сая дурдаагүй хэрнээ өөр зөвхөн. Зөвхөн шүү. Тэгэхээр нөгөө усны ус ашиглалтын байгууллагын түншлэх хөтөлбөрөө зохион байгуулна. Дээрээс нь сая бас нэг хальт дүрдэд өнгөрцөн. Яриаг байгаа бас нэг томоохон төсөл байгаа. Тэр нь хөрөнгөний удирдлагыг сайжруулах бас нэг төсөл байгаа. Тэр төс дээрээс нэлээх ажил орж байгаа. Тийм. Хөрөнгөний удирдлагыг сайжруулна гэхлээр зүгээр миний шууд сонсоод ойлгож байгаагаар одоо та нарын бий болгоцсон байгаа энэ хөрөнгө шүү дээ, тэ? Энэ үйлдвэр. Энэ үйлдвэрийн цаашд нь аваа явах одоо maintenance гэдэг юм уу та тэ нэг засвар үйлчилгээ. Тэгээд тухайн хөрөнгийг одоо урт хугацаанд өгөөжтэй байлгах дээр бодолт хийх хэсгээ ярьж гинүү. Тийм яг үнэ. Тийм. Тэгэхээр энийг одоо байгаа болсон хүчин нь өөрөө бий дааж сурах хэрэгтэй болсон гэсэн үг тэ. Энийг бол чи сайн Нидерландын багтаа нийлээд гаргалгааг нь олцсон байна тийм үү? За бас дахиад оол юм ярина шүү. Нидерланд руу яваад нэлийн 11 өөр чиглэл. Тэрний дөнгөж нэг л хөрөнгөний удирдлага. За. Тэгээд гэхдээ энэ дундаас хамгийн чухал нь хөрөнгөний удирдлага юм гэдэгс ингээ ойлгож аваад дахиад хөрөнгөний удирдлагыг сайжруулах тусдаа дахиад төсөл хэрэгжүүлж байгаа юм. Бас олон улсын нээлттэй тендер зохион байгуулад Францын Серока гэдэг дэлхийн номер 1 байгууллага орж ирсэн. Тэр байгууллага болохоор юу хийж байгаа гэхээр яг таны хэлсэнчлэн тэгтээ зөвхөн манай энэ шинэ хөрөнгүүд биш. Усгийн одоогийн байгаа хөрөнгүүдийг ч гэсэндээ бүгд нь хамтд нь авч явах. Яаж авч явах юм гэдэг ярьж байгаа. Хууч нэг нь ч гэсэндээ одоо манай нөгөө 1900 хэд оны газар доор байгаа тэр том шугам хоолойг хүртэл яах вэ гэдэг 1900-аад оны. Тийм. Тэр нь юу нь бол хөрөнгөний удирдлага энгийндээ юу вэ гэхээр за та машин ундаг уу? Ундаг. За машиныхаа бензиний хизээ хэмэж байгаа. Дуусгат нь л шүү дээ. Дуусгат нь л юм тий. Гэтэ хизээ дуусгаал. За гэтэ ийм болсон шүү. Сая бензин тасалснаас хойш би ер нь бол дундаас доош хитргээс өмнө л хийдэг болсон. Хизээч мүдгөө бензин байхгүй болчихно. Эн чинь бас хөрөнгө удирдлага сурцсан байна. Зүү тийм. Бас дасан зогсоод адаптацийн явж байгаа шүү дээ. Зүү. Одоо ингээ хажуугаар зүг колонк очргүй байвал ингээд за энэ рүү ороод хараад те нэг зураас муураас байх юм бол пат хийгээл гарчиг гэдэг. Тийм болцсон байл нь штэ зайлвал. Энд чинь бас өрөвдмөр байхгүй. Ингээд л бас амьдарч байна хэдүүлээ тийм. Гэтэ бас айгүй resilient сайтай те. Тэсэл байгаа байхгүй юу? Тийм. Ингээд сурцсан. Дараагийн асуудал юу вэ? Тийм. Инженеэр ярих юм бол тийм та машинтай хизээ тос маслаа салахыг мэдж байгаа. Тэрэн шиг усгийн хэн бол яг одоо машинтай үйлдвэрүүдтэй шугам хоолоонуудтай тэрийг нь хизээ салахын, хизээ засвар үйлчлэгээ хийхин, хизээ агтлахын гэдгийг нь бүгдийг цогцоор нь авч утсан одоо төслийг хэлж байгаа юм да. Гэхдээ нэг одоо хэцүү юм нь юу гэхээр сая ярьсан да тий. Усгийн хөрөнгүүд маань газар дор байгаа. Нүдэнд ил харагдахгүй байгаа. Тэгэхээр нүдэнд ил харагдахгүй байгаа юмнуудыг ил нүдэнд харагдах боломжтой болгож байгаа л гэсэн үг юм. Тэгэхээр жишээлх юм бол гинт ус тасраад гэж манайд тий. За яг зуны ус тасалдаг ч юм бол ээлжид бол хуваарт засвар үйлчлэгээ бол явчихж байгаа. Гэхдээ гинт өөр үеүүдэд тасардаг штэ 100 жишээлбэл бүр халан хүүдээ айл дагаад тасардаг заримдаа. Тэрний болж байгаа хэрэг ямар нэг гинт таамаглаг багт гараад ирж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр тэрийг нь таамаглах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр заавал энд гинтл гарчлаа дараа нь засъя гэдэг юм гарахгүйгээр наан нь урьдчлаад preventative гэж ярьдаг ч тийм. Урьдчилаад засвар үйлчлэгээ хийх боломжийг нь бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар процессууд ордог вэ гэхээр жишээлх юм бол за газар дор одоо бидний суйрлуулж байгаа шугам хоолой 20 жилийн настай юм байна. Гэхдээ 20 жилийн настай гэдэг нь 20 жилийн дараа агтлаа гэж бодъё л да жишээлбэл. Тэгэх юм бол нэг 5 жилийн интервалтаагаар ингээд ер нь бол шалгаад монитор хийгээд сайжруулад явах юм байна. Зарим хэсгүүдийн бүгдэнд солих халбгүй шүү дээ. Ингээд хэрэглээ байж л байна. Тэгтээ зарим нэг жижиг одоо сэлбгүүдийг энэ жишээлх юм бол солих шаардлагатай эсвэл орлох шаардлагатай янз бүр хийж болно те. Тэдрийг бүгдийг нь цогцоор нь хийж байгаа. За жишээлх юм бол за одоо сонгоныхан дүүргийн одоо тэдгээр хорооны газар доор байгаа шугам хоолойг тэдэн жилийн дараа мууднаа.
Тэгтэн 5 жилийн зараа зам уудах юм байна. 2 жил болоод засвар хийх юм байна. Засвар хийхэд ямар хөнгөж сэлбэг шаардлагатай юм. Тэр сэлбэг манад байгаа юм уу? Тэр сэлбэг байхгүй бол бид нар нөөцөнд авах хэрэгтэй байна. Нөөцөнд авахын тулд бид нар тэгвэл хангалттай хөдөлж авах мөнгө нь байгаа юм уу? Мөнгө нь байхгүй бол бид нар энийхээ санхүүдээ тусдаа төсөв гаргаад энэ газрууд урьдчилаад мөнгөө барина гэсэн. Тэгхгүйгээр хөрөнгийн зөв үйлдвэрлэл байхгүй байснаас болоод яг хаа гинт засвар гардаг гинтл гардаг. Очоод зэхээр нөгөө сэлбэнч байхгүй тий. Тэгээд авч ихэр мөнгө авахгүй. Тэгэл урт хугацаагаар ингээд хүмүүс усгүй болох магадaltaй болно гэсэн үг. За ер нь бол яг ажлын байран дээр тулгардаг асуудлуудыг ярьлаа. Ер нь алдаа оноо бусад зүйлс нь хүндрэл бэрхшээл юу гэдгийг бол ярьчлаа. Гэхдээ нөгөө бүхий л цаг үед угаасаа хүний бүтээсэн асуудлыг л одоо засаж явдаг шүү дээ. Энэ дэлхий дээр байгаа бусад юмс яг л ижилхэн. Чиний сурсан мэргэжил бол угаасаа байгаль орчин, эколог, тэрийн нөхөн сэргэх тэг яаж хэрхэн доктортой урт хугацаанд энэ байгалыг энэ чигээр нь хадгалах уу гэдэг байгаа. Гэхдээ явж хүн өөрөө энэ байгалаа одоо хувьсах энэ хөдөлгөөнд нь хурцгаад байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байдаг те. За тэрнтэй ижилхэн явж байгаа бид нар хүний л асуудалтай нүүр тулдаг. Тэгээд тэр дондор хамгийн хүнд нь бол хүн өөрийнхөө асуудалтай нүүр тулах хамгийн хүнд байдаг. Тэгээд чиний сая ингээд өнгөрсөн энэ төсөл хэрэгжиж явах хугацаанд ажлын байран дээр байсан хувь бирагийн хувьд яг ямар хүндрэл бэрхшээлүүдтэй учирч мэдээж нөгөө тавигдсан шаардлагыг биелүүлж чадахгүй байх, илүү сурах, одоо сайжрах тиймэрхүү зүйл бол байдаг л баг. Хин хүний амьдралд л байдаг те. Гэхдээ нөгөө хөшгөний ард гэдэг шиг яг хувь хүний хувьд ямар хүндрэл бэрхшээлүүд болж байсан бэ? Мэдээж энэ чинь хитэйгээр усны асуудлыг ч юм уу жишээлх юм бол те. Одоо ажлын онцлогоос хамаарат ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр хэдүүлээ яваад байгаа. Гэтэ яг үндэ бас арталт нь бид нар ч өөрсдөө явж байгаа, хүмүүс явж байгаа хэрэг ялж харахгүй өөрийнхөө асуудал ярахаас аргагүй болох юм байна. Тийм өнгөрсөн жил яг үдийд өнгөрсөн жилийн 3 сарын би яг нэг санамсаргүй явж агаад цусны автортай гэдгийг мэдээд. За. Тэгээд тэрүүнтэйгээ нүүр тулгараа юу н давхар эрүүл мэндэ нэлийн анхаарахгүй болохгүй байна гэдэг мессежийг аваад юу н явж байгаа. Тэгээд яг тийм санамсаргүй явж байгаа гэдгээ тодохгүй юу? Зүгээр шинжилгээ өгсөн юм уу? Юу болсон юм? Тий. Одоо би хавдартай юу гэж шинжилгээ өгөөгүй байхгүй юу? Одоо ханаад энэ төр хүрээл те эмчтэр очиод цусны шинжилгээ өгөнгүүд за зарим үзүүлэлтүүд нь усан муу гардаг, зарим нь ингээл одоо зарим нэг хэсэг их гарцсан байна гэл те. Тэгэхэд за гэтгс чинь нэг эмч болохоор тэр чиний энэ ялтас чинь айгүй өндөр юм байна. PLT гэж цусны дэлгэрэнгүүдээр гарч ирдэг. Усны ялтас чинь айгүй өндөр юм байна. Хүмүүсийн юм байдгүй ямар сони ингээд. Тэр хүн өөрөө цусны эмч биш болохоор мэдэхгүй. За гэд. Дараа нь дахиад нэг өөр нэг шинжилгээ өгөөл явж байгаа дахиад ялтас нь өндөр. Чиний яагаад юм өндөр юм гэхээр мэдэхгүй өмнөөс юм байсан гэл те. Ер нь минийх угаасаа л юм өндөр юм байна гэж ботцсон явж хагаад. Дараа нь нэг өөр эмчтэр зүгээр гиз бүтэтчээд ачаад үзүүлсэн чинь өө чиний энэ ялтас чинь нэлээд өндөр юм байна. Жишээлх юм бол хүмүүсийн хамгийн нийтлээ нэг 330 хүртэл байх хэвээр. Тэгс чинь миний бүр 800 900 байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр нэг өсөөд үйдэн 350 400 ороогүй 800 900 гэхээр дээрс ингээм нэг болохгүй юм байгаад байна да гэж таагаад. Тэгээ азар миний очижсэн эмнэлэг дээр нөгөө цусны эм чинь 2-7 хоног удаа нэг удаа очтیں۔ Чи тийш оч гэдэг намайг бүр онохотод нэмж загнаад явуулж ирсэн. Заавал уулзараа гэдэг. Тийм заавал уулзараа гэдэг. Тэгээ цаг аваад ашгүй 2-7 хоног хүлээж агаад очиод уулзсан чинь ямар сони нөгөө юм чинээс гахаад одоо чи ингэ нэгдүгээрт залуу тий хоёрдугаарт хит их тийм одоо илүүлжинтэй бол биш байна. Тэгсэн ирнэ чам дээр ингэ нэг юм хит хитэн нөхцлүүд ингээ бүрдээд байна л та гэдэг байхгүй. Тэр хитэн одоо нөгөө симптомууд нь шинж тэмдгүүд нь бүрдээд байгаа. Тэгэхээр чи юмыг аж матгүй гэж бодоод Монголд ганцхан газар нэг лабораторид энэ цусны нарийн мутаци шинжилгээ автیں۔ Чиний хүчтэй түрээд иргээд. За гэд. Тэгээд нөгөө мутацийн шинжилгээг өгсөн чинь эрг гараад мутацтай гэдгийг олж мэдээд тэрний өсвөг юм гэхээр essential thrombocythemia буюу ялтасны хавдартай гэдэг онш тогтоогдож байгаа. За. Тий ялтаст эсний хавдар. Тий ялтас эсний. За энэ нь ямар үр дагавар гарах боломжтой вэ? Тэгэхээр ялтас эс гэдэг нь юу гэхээр нөгөө цусыг хэрэг хөтгөн байх уу шингэн байх уу гэдгийг ер нь бол зохицуулах юм байна гэж би бол ойлгоод байгаа. Одоо манайхны мэддэг нөгөө лукемия байдаг ч цагаан эсний хавдар. Чи айгүй агрессив цочмог. Тэгэхээр юу юм гэхээр маргааш нөгөө төртөө шууд хамаг эсний дээд явчихдаг те. Гэхдээ миний хувьд болохоор энэ архаг байсан. Тэр нь хроник гэж явж байгаа те. Яадгийн гэхээр ер нь бол ингээд хүндэрдэг айгүй хүнд болдог. Гэхдээ аажмаар хугацаанд явдаг. Тэгээд яг миний кейс дээр яагаад байна гэхээр
ялтасны тон хийх өндөр аваад ирэхээр нөгөө цус чинь шингэн гүөхстэй нөгөө одоо нөгөө усны салбар дээр жишээлх юм бол пайплайнаар энэ шугам хоолоогоор нь ус чинь урсчих хэвээр шүү дээ. Тэгс чинь миний пайплайнаар ус урсахгүй одоо бүлэгнээд бөөгнөрөө цэлцэгнөр болоод байгаа гэсэн үг юм. Ерөнхийдөө бол цус үүсгээд байна. Тий цэлцэгнөр гүгээд байна. Тэгээ төгжил үүсээд очих хэвээр нарийн хялгсан цус руугаа очихгүй болоод байна гэсэн үг юм. Тэгээ айгуу сонирхолтой нь яагаад ингэс чинь ингээд ажиглахаар би ингээд сүүлийн бүтэн жил толгой өвдөөл яваад гэсэн байхгүй. Тэгэл эмчтэр очиад миний толгой өвдөд тань гэхээр чи ковид туссан уу гэл тээ. Туссан гэхээр за ер нь тийм аач юм. Тэгээд явдаг. За ер нь тэгэл нэг тархимтсан хангамж сайжруулах нэг юм тариа хийлгүүлээл нэг яваал нэг дүнгэн данган дүнгтэй л яваад идэх те. Сүүлийн ялангуяа 2 3 жил болно ингээл нэг өдрийн 3-ны 2-т нь дүнгэл яваад идэг. Тэгсэр нэг яагаад дүнгтэй байгаа мэдтгүү. Тэгж явж байгаад харин азар бас онцлогдож байгаа. Бас миний хувьд бол яг мэдээж энэ илрээ дутцсан ч үж магадгүй юм ба штэ. Тий илрээ дутцсан ч гэж мод яадаг тэгэхээр ингээд толгойвдөл яваад идэх гэсэн байхгүй. Дахиад жил явж байгаа штэ. Тэгэхээр жилийн өмнө яг мэдэх боломжтой байсан ч гэсэндээ азар эрт онцлогдож байгаа юм. Тэгээд энэ өвчний талаар судлаад үзэхээр ер нь дэлхийд даяар айгүй ховор. Гэхдээ ховор гэдэг нь хэр их вэ гэхээр 100 сая тутамд 5-аас 10. Тэгэхээр манайх чинь нэг 3 сая гарan гэхээр чинь тэр 5-аас 10-ыг нэг 30-аар үржүүлэх юм уу та. Тийм их хэмжээний л ховор гэсэн үг. 100 сая хүн тутамд 100 мянган хүн тутамд шүү. Окей. 100 мянган хүн тутамд 5-аас 10 тусдаг. Тусахтаа ихэнх нь 80-аас дээш хувь нь болохоор 60-аас дээш насны хүмүүс тусдаг. Ер нь хөвшин хүмүүс тусдаг. Яад ихээр тэр нөгөө мутац нь явандаа л нэг санамсаргүй байдлаар мутацд орчдөг юм байна. Одоо хүний нөгөө ясны чөмгөн дээрээс тэр цус боловсруулах одоо механизм явдаг юм л да. Тэгэхээр чөмгөн мутацд орсноор ингээд хяналтгүйгээр айгүй одоо эрүүл биш эсийг л цус руу шахаад байна гэсэн үг юм. Тэгэхээр явандаа нэлийн хөгшин хүмүүс тохиолдог. Дээрээс нь хөгшин хүмүүс тохиолдохдоо эмэгтэйчүүдэд тохиолдол нь бол 2 дахин их гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр одоо би 30 хүрээгүй эрэгтэй залуу хот ингээд бодохоор тэр ховор байдаг кейс дотор нь бас нэлийн ховор манай эмчтэр байдаг. Жингийн илүүдл үүсэж бас. Тий. Тэгэхээр залуу ингээд тийм айгүй extraordinary сонин кейс болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ чинь нэг архаг гэсэн шүү дээ. Цочмог биш архаг болохоор бас нөгөө нэг шууд юм симптом байгаад одоо шинж тэмдэг байгаад ахгүй. Тэгэхээр хүмүүс ч гэсэндээ над шиг хүмүүс бас байж иж магадгүй. Гол нь зүгээр явсаар агаал хөгшин болоод дэлгүүн томроод ч юм уу ямар нэгэн том асуудалтай болоод үзэл гэж ойлгоод иж магадгүй гэсэн үг юм. Тэгэхээр онцлогдож байгаа нас нь 60-аас дээш насных боловч одоо залуу хүнд ч гэсэн байх боломжтой гэдэг кейс над дээр байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. Тэгэхээр одоо нөгөө ингэдэг штэ. Хавтар судал дээр жишээлх юм бол за ингээд нэг ямар нэгэн хавтартай боллоо хот харттай боллоо гэж бодоход за та нэг 5 жил амьдрах юм байна. Эсвэл 5-7 хоног ч юм уу нэг юм ямар нэгэн тоо ямар ч хүмүүс тэлдэг шүү дээ. Тэр чинь бол дундаж тоо гэдэг чинь айгүйх олон хэдэн 100 мянган хүний л дундаж тоог нь л хийж хэлж байгаа. Тэрнээс тэр чинь дээшээ гэж байх магадaltaй, доошоо хаж авах магадaltaй. Тэрэн шиг миний кейсээс нэлээд доошоо байх кейс байж магадгүй байхгүй тий. Одоо ерөнхийдөө бол тусдаг хүмүүсийн тоон цөөхөн ч гэсэндээ тэр чинь 60-аас дээш насныхч бүр байна, доошоогооч бас байна. Тэгэхээр өөр одоо начиг ч юм залуу эрэгтэй эмэгтэй хамаагүй хүмүүс ч гэсэндээ автартай байхыг үүсэхгүй гэсэн үг юм. Тэгэхээр ажлынхаа хажуугаараас өөрийнхөө эрүүл мэндэд ингээл давхар авч яваалтай ар гэр яах вүлээ. Давхар иймэрхүү чаленжууд гарч ирсэн. Шинж тэмдэг рүү эргээд оръё. Толгоо өвдөх, дүнгэх буюу хүнд оргих тий. Яг эдгээр мэдрэмжүүд хэр одоо өдрийн ямар үед тохиолдох вэ? Айгу рандом буюу эндгүү. Одоо жишээлх юм бол за хоол идсний дараа бол яг дүнгдэг. Гэхдээ өглөө босоод гой сэрдэг штэ. Тийм байхгүй. Дүнг. Одоо дүнг гэдэг нь ямар юм гэхээр усан дотор ингээд толгойг хэсгэрчээр дүн гэж оргидог яг тийм. Тэгээ заримдаа бүр ингээд хитрхи дүнгтээд хүн юм ярьж хахад тэр дүнгтээд нэг орж ирдгүү. Заримдаа ажил дээр ингээд хүн ингээд би юм хийснээ мартчихдаг өөрөө. Хүн хилээд ойлгосноо гэхээр юу гэтэгтэй бүр ингээд тийм мангар болтлоо дүнгтдэг заримдаа. Тэг яг өдрийн хэдий тэгэхээр айгүй энд өглөө хэртэй байна, орой байна, өдөр байна. Зэмүр. Тэгээд өөр яг бид мэдрэж байгаа шин тэмдэг гэхээр ер нь л иймэрхүү имхэн л юм аа. Тэгэхдээ бас өөр нэг юм болохоор дэлгүү томроод идэм лээ. Тэгэхээр нөгөө ходоодны хүн айхонд ордог шүү дээ. Тэгэхээр за юу дээ илэг өгөлттэй байна ч юм уу. Давхар тийм чин дэлгүү байгаа. Дэлгүүн томролттой байгаад байна гэдэг чинь бас нэг шинж тэмдэг юм билээ шүү. Хүмүүсийн эртхэн мэдж авах боломжтой. Давхар заавал айхонд орохгүйгээр зүгээр цусны дэлгэрэнгүй хүмүүгөөд цусныхаа дэлгэрэнгүй шинжилгээ хараад
тэр PLT гэдэгс нь өндөр байна уу гэдгийг зүгээр харж хэрэгтэй юм билээ. Гэхдээ өндөр байлаа гэснээр зүгээр одоо цусны essential thrombocythemia гэдэг нас шиг юм хавдартай гэсэн үг мэдээж биш шүү дээ. Янз бүрийн одоо факторуудаас хамаарат өндөр болж магадгүй одоо цус өтгөрж магадгүй те. Тэгтээ ер нь бол хараад abnormal буюу энгийн хэмжээнд байхасаа л ямар нэгэн тоогоор их бага бүр significantly шүү те. Их хэмжээгээр өндөр бага юм бол хүн заашгүй тэнд одоо санаа тавиал хэрэгтэй юм билээ. Би бас нэг яг хэдийгээр онцлогдоод одоо ашгүй ямартай ч ийм өвчнөд гэдэг мэдээд авчаа. Гэхдээ дахиад цаг алдсан байгаа байхгүй юу? Яагаад гэхээр Монгол хүний л нэг юм шиг байгаа. Тэр нь юу юм гэхээр миний угаасаа ийм гэдэг. Тэр ихний эмчтэр очил чиний энэ одоо цусны ялтаас чинь өндөр юм биш тэгмэд минийх өндөр байд юм байна гэж бодчихж байгаа байхгүй юу? Дараагийн ихтер очихдоо минийх угаасаа өндөр тийм бити тоо гिचж байгаа байхгүй баг тий. Тэгэхээр нөгөө эмч нь өөрөө бодоод олчих юм дээр би өөр наан зогсоод зүгээр Монгол хүн. Тэгээд тэгэхээр анханасаа айгу одоо сайн фоллоу хийгээд явсан бол арай эрт онцлогдох боломжтой юм шиг байна. Чамд ер нь одоо зүгээр яг одоо миний төсөөллөөр хүн ямар ч хүнд эмнэлгээр шинжилгээ өгөөд хор тавтартай гэдгийг мэдэх бол сэтгэл зүйн хувьд бол цогцолтонд орно. Тэгээд яг тэр үе рүүг нэг очивол те. Яг одоо эн чинь хүний хүсэх зүйл бол биш шүү дээ те. Явж жаад хор тавтар байна. За мэдээж хамгийн түрүүний асуулт би эмчлэгдэх үү? Би яаж эмчлэгдэх үү? Хэр хурдан эмчлэгдэх үү? Энэ зүгээр үү? За тэгэл мэдээж сая архаг учраас удаан хугацаанд байжгаад одоо удаан хугацаанд байж байгаа мутацт нь бүр илүү болоод нас орнаач гэдэг юм. Ингээд хариултууд нь янз бүр байх бах. Тэг яг чи тэр үе рүүг нэг очиод чамд хэрхэн тусныг ярьж өгөхгүй. Тэр яг одоо бас яг жил юм. 25 оны 3 сарын сүүлээр яг би тасал хийжсэн яг жим дээр тэгсэн чинь яг утсанд мэдгдэлгээрэл утсаа харсан чинь шинжлэхийний харин гарцсан. Тэг харсан чинь одоо мутацтай гэдгийг мэдэж байгаа байхгүй. Нэг тэгсэн юм дээрээс юм дараад авч байгаа юм шиг л шууд ингээл хүчгүй болж байгаа байхгүй тий. Тасалж ийсэн шууд дахиад өргөлүүл хийх гэсэн чинь угаас тийх юм чадвар байдаг юм лээ. Сэтгэл зүй одоо бүр байхгүй болчхоор нөгөө биеийн хүчин ч гэсэн дагаад байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл тэнцэнээс эхлүүл айгүй олон асуултууд надад гарч ирж байгаа. Ингээл за энэ чинь хүлхээр их serious тоцтой асуудал юм бэ? Би эдгэрхүү би хизээх юм. Тэгэхээр би баг эхний нэг 2 3 сар лав баг өдөр болгон шахуу Google дээр те би хизээх үү гэдэг асуултыг л айгүй өдөр болгон Google-жсэн баг хэрвээ ямар нэгэн байгууллага хөндлөнгийн байгууллагаас тагнадаг болвол энэ надад яг нэг юм хийгээд байшгүй гэдгийг бол мэдсэн л ах гэмээр Google-сэн. Тэгээд яг энэ өвчин дээр олж мэдсэн бол яг азар урт амьдардаг. Тэгтээ урт амьдрахтаа мэдээж нөгөө хяналттай байх хэрэгтэй байхгүй. Яагаад юм гэхлээр нөгөө цус чинь шингэн гүйж явах хэрэгтэй бол цэцэг нүүрчиг болоод байна гэдэг чинь асуудал шүү дээ. Тэгэхээр хэр агрессив хурдан юм цочмог яваад байна гэдгээс хамаарат мэдээж хугацааны өөрөөр. Тэгэхээр надад нэг одоо даваа тал үүснэ. Монголд бас нэг даваа тал үүснэ. Өмнө нь яадаг байсан гэсэн чинь өмнө нь бол энэ өвчин нэгдүгээр онцлогддог байсан. Онцлогдох болохоор ямар юм тариа хэрэглэх нь мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр өмнө нь зүгээр асприн өгөөл мэдгүй. Тэгэхээр асприн ч одоо бидний мэдхээр нөгөө цус шингэлнүүлгээс хамгаалдаг. Шингэлдэг гэх хүмүүс яриадаг. Асприн өгөөл явуулаад байдаг. Өөр арга байхгүй. Анзаар бас технологийн төр хөгжөөд те Монголд ч гэсэндээ бас давхар дэлхийн нийтдээ зэрэгцээд хөгжөөд онцлогддог болчихж байгаа. Дээрээс нь Монголд яг энэ өвчнөөр онцлогдсон хүмүүст нь эм нь ороод ирдэг болсон. Тэр эмийг нь улсын нөгөө эрүүл мэндийн даатгалаар өнгөө аваад болчихж байгаа. Ийм боломж Монголд байгаа. Тэгэхээр бид нар хичнээн ингээл асуудалтай байгаа юм шиг боловч тэнд ингээл нэг систем нь бас сайжраал явж байгаа. Тэгэхээр бас айгүй одоо талархалтай ханддаг нэг зүйл нь аль тэр юм. Тийм. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө эрүүл мэндийг сайн монитор хийх хэрэгтэй болчихж байгаа. Одоо жишээл миний хувьд одоо би 2-7 хоног тутам цусны шинжилгээ өгөөд за нөгөө тоо чинь хэр буурч байна. Хэр өсөж байна. Өсөөд байвал яах вэ? Буураад байвал яах вэ гэдэг юм одоо арга барилтаа одоо болоод ирж байгаа гэсэн үг. Тийм. Хоол идэж уух дээр ямар нэгэн одоо горим руу шилжих шаардлага үүснэ үү? Үгүй. Тэгтээ зарим нөгөө жимснүүдийг бол хоригдж байгаа. Grapefruit гэж жимсэдэг штэ. Нөгөө дотор нь молонгийн мандарин шиг жимснүүд байдаг. Тэгээ помело гэдэг л минийтэй идэж байгаа гэж юмсаас нэг 2-3 төрлийн жимснүүд л хард юм билээ. Яа тэгэхээр эмээ ууж байгаа тохиолдолд тэр юмтэй нөгөө уралд орчдөг. Болохоор тэрнээс шил өөр юм дайет нэр ямар нэг өөрчлөлт ороогүй. Гэхдээ одоо би болохоор одоо жишээл өөрийгөө харьцангуй одоо дундаж монголчуудаас арай ирүүл гэж бодож байгаа. Одоо жишээл тамхи татдаггүй тий архиудгүй. Тэгэхэд одоо архиудаг хүний хэлэг бол нэлээд асуудалтай л байгаа. Хүмүүс бол нэг за сардааныг
За хамт олноор найзуудтайгаа гарнаа да тий. Нэг уун. Тэгэхэд миний хувьд ингээд алкогол огт ингээд уухгүй байж иж элгэний үйл ажиллагаа нэлээд муудсан. Яадын гэхээр нөгөө эмэн мэлийн хүчтэй болохоор элгэнээр очиж задардаг. Тэгэхээр би бол өдөр болгон л арх угаад байгаа юм шиг миний лиг хачаалтай байгаа байхгүй юу. Тэгэхээр би бүр нэг стандартны нэг юм эрүүл амьдрах юм нөгөө алхмад байдаг штэ. Өглөө босол усаа угаал тасал хөлгөнө хийгээл ногоогоо идэл те. Одоо өөх тустай мах идэхгүй ингэхгүй арх уухгүй тамхи татахгүй. Яг л тэгжил амьдарч иж нэг одоо эрүүл одоо эрүүл байх боломжтой болж байгаа байхгүй юу. Тэгэхээр давхар нөгөө эн чинь миний ууж байгаа юм болохоор нөгөө иммун супрессор буюу бас тархлаа нэлээд мутдаг. Тэгэхээр давхар нөгөө цусны цагаан эс чинь багасаад ирсэн юм бэл. Цусны цагаан эс чинь болохоор тархлааны эс юм билээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг тоондоо байж ивэл ер нь бол хүний тархлаа бол гайгүй байх гэсэн үг. Тэгэхээр би болохоор давхар нөгөө багасаад ирж байгаа болохоор гадны бас өвчнөд амархан өртдөг болчоор одоо тэнд нэг хүн айтахад би багын татах авах гэдэг байхгүй. Сая өвөл бас манай гэрийн хүн бит хоёр ханаа түрээд би бүр ингээд дахин муудаж байгаа байхгүй. Тэгэхээр вакцина сайн хэлгээд сайн ингээд кэрэхгүй бол адилхан ханаад тэгтээ чамдын нөлөөлж байгаа шал ууралчдаг юм байна. Тэгэхээр давхар яалч аргагүй нэг юм стандартны л нэг сайхан амьдрах хэрэгтэй болчихж байгаа. Харамсалтай санагдаж байна. Гэхдээ чамд өөрт чинь байгаа энэ ирч хүч өөрийн чинь энэ эерэг байгаа байдал урт хугацаанд амьдрах те энэ шинэ гормороо ч гэсэн асуудалгүй удаан амьдрах тэр энерги байгаа нь мэдрэгдчихлээ л да. Саяны энэ олж мэдсэн юм байна шүү дээ те. Энэ имийг уухлаар чамд нөгөө дүүнг өргөх, толгоо өвдөх мэдрэмж чи авчих уу? Эсвэл энэ нь ингээд нөгөө рандом үед орж ирсэн хэвээр байх уу? Рандом тийм орж ирсэн хэвээрээ байгаа. Одоо эн чинь толгойн өвдөлт жишээлбэл намд авахгүй нэгдгэр те. Яг хав ялтас систем рүү давталж байгаа буюу нөгөө мутац руу давталж байгаа байхгүй юу? Одоо мутацд орсон нөгөө хэсэг чинь одоо тоглоомд хүртлээд нөгөө хит их хэмжээгээр боловсруулаад байдаг гэсээ арай цөөхөн толгой болгоод багсгаж байгаа боловч бусдаар бол яг л нөгөө өвчтэй л хүн архаг өвчтэй л хүн болж байгаа шүү дээ. Тэгэхээр бүлэгнэл нь энэ тэндээ яваалаа гэсэн үг юм. Тэгэхээр ер нь бол давхар юм ууж байгаа. Тийм. Гэтэ айгүйх олон бас юм уухыг манай эмч зөвлөхгүй байгаа. Яагаад гэхэлэр essential thrombocythemia гэдэг энэ өвчин нь яг онцлогддог болоод нэг олон жил өнгөрөөгүй азар одоо эмэн гараад иртээ тэр эмээ уугаад ирүүл болно гэсэн үг биш байхгүй юу? Эмээ бол насан туршдаа уух хэрэгтэй болж байгаа гэсэн үг юм. Буюу нэг одоо нэг талаараа бодоод үзэхээр нөгөө сахартай хүмүүс идэг штэ. Сахартай хүн чинь нөгөө сахара мониторыг л насаараа нэг юм эмээ уугаал яваад идэг. Тэрэн шиг болж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр бас азар гэх юм уу нэг талаараа нөгөө эрүүл мэндийн шинжилгээ ухаан чинь бас ингээл адванс хийгээл дараагийн төвшөнд очиж байгаа. Тэр хэмжээгээр бол яг хүмүүс хавдрах хэр амар одоо зочлолт орно. Тэгтээ миний хувьд болохоор илүү сахар шиг гэж хэлж болно тий. Архаг өвчтэй болж байгаа. Яагаад юм гэхээр эмэн гараад ирсэн болохоор ингээ хяналтандаа оруулах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр болохоор би өөрийгөө нэг заримдаа мартчихна. Угаасаа их ажилтай үе байна тий. Ингээд ажил ингээл фокуслал явж хахад одоо манай ажлын хүмүүс чилвэл нөгөөч яаж юм гэхээр ингээд толгонд орчих гэдэг юу би чинь хэр яасан бүр заримдаа бүр ингээд ортас мартцсан явж идэг тий. Байна тий одоо жишээл нэг инээдтэй зүг ярьж өгөхөд би яг дөнгөж нөгөө за хавтартай байна гэдгийг онцлогдоод тэгээд хамгийн түрүүнд гэрийнхэн дайлаад тэгээд ажлынхан дайлсан. Тэг чи манай захирал баг надаас илүү одоо хүлээж авч авах цачралд ороод тий цуг таарч бас өрөнд нөөлж мөйлээд бас зөндөө басаа одоо яана маана гэл тий ингээ хавдрах хэрэг хүн угаас хамгийн түрүүнд ингээл үхэл гэж бодож байгаа юм чинь. Гэтэ азар нөгөө шинжилгээ ухаанч сайхан хөгжөөд ингээд гайгүй болчихоо. Тэгээд дараагийн удаад би нөгөө эмчтэр цаг авсан байсан чинь би цуг очиж гэн захирал цуг манай эмчтэр очиад за яах вэ? Манай хүн одоо ингэсэн байна. Тий ажил бол яах вэ хийн. Гэхдээ эрүүл мэндийн талаас нь яах вэ гэх тий. Тэгэхэд манай ажил нөгөө эрүүл мэндийн даатгалтай байхгүй. Тэг чи нэг инээдтэй юм гэсэн чинь. Одоо манай хүн ажиллаа хийгээд ээж болох уу гэх нэг асуулт асуусан чинь манай цусны эмч. Болно гэд бүр айгүй юм дефенсив юм хамгаалсан тоонтой ярьсан байхгүй. Тэгсэн чи яагаад юм гэсэн чи ингэдэг гинэ. Монгол бас гардаг кейсүүд ингэн. Одоо ямар нэгэн байгууллагын ажилтнаа нь хавтартай болчлоо гэж байгаа бол тэр хүний ер нь ажлаас нь эвтэйхэн холдуулцдаг практик бол байд юм байна. Яагаад юм гэхэлэр эрүүл мэндийн хэрэг даатгал төлөв болвол одоо хувийн даатгал ярьж байгаа шүү. Эрүүл мэндийн хувийн даатгал төлж байгаа бол нөгөө тэр хүний гарах зардал нь өндөр болчих тээ. Яаж л тогтвол байнгын шинжилгээ өгнө, эм бичүүлж аавн тээ. Гардаг зардал өндөр болчоор
байгууллагч мөнгөний төлөө явж байгаа бол тэр хүмүүс ээжичдэг байгаа байхгүй юу. Манай эмч болохоор тэгж бодоод наад хүний ажиллуулаараа ажил зүгээрээ санаа зовлтгүй гэдэг. Тэгс чи манай захирал болохоор сэрсэргээрээ намайг бас хамгаалаад тий ажиллуулалтаа тэгтээ гол зүгээр нөгөө нэг ачаалаа яах юм бэ? Тий даатгал нь ямар санаа зовлтгүй шүү айгу эсэргээрээ. Тэгэхэд ингээд бас ингээд хайртай хүмүүс зөндөө байна те. Манай эмч хүртэл арилж, захирал хүртэл арилж. Тэгэхэд одоо яах вэ? Тэгээд ажлын хувьд жишээлбэл тий ингээд за хавтартай гэдгийг мэдлээ. Гэхдээ манай захирлын хувьд болвол надад өгдөг ажлын ачаал юус буураагүй тий. Надад ч гэсэн дараа нь хэлжсэн. Би чамайг хавтартай гэдэг ингээд өрөвдөөд ч юм уу ажлын ачааллыг чинь багасгахаар ингээд бага ачаал ерөөсөө ажил өгөхгүй байгаа шүү. Чигээл хийгээл байгаа. Ер нь тэр нас нэг талаараа надад зов юм шиг. Тэгэхгүй бол ингээд нэг талаараа сүлзээ өгч юм уу тий. Ингээд өөрөө энэ бодолтой живж магадгүй шүү дээ. Тий, тэгэх боломж олдохгүй байгаа юм чи угаасаа. Манай ажил одоо ингээд дуслаа ёо, дуусахын оронд юм хавтар. Хоёлаа өнгөрсөнд байсан зүйлсийг ярьлаа сая. Одоо жоохон урагшаага харж нэг асуултанд хариулах гээд оролтъё. За төсөл учраас тий төсөл гэдэг бол компаниас юу ялгаатай байдг вэ гэхээр тодорхой хугацаанд дуусах шаардлагатай байдаг тий. Тэрийг л төсөл гэж нэрлэдэг. Бус дуус хугацааг бол компани тий өргөжлөөл нь. Тэгэнгუთ энэ төсөл дуусна буюу та эдийн зорьсон зүйл одоо яг чиний хашиж байгаа ажлын байр бол хүлээлгэд өгсөний араас дуусах гэж шүү дээ тий. Тэгэхээр энэний араас чи өөрөө яг одоо энэ сэтгхүүтэй ийм ажлын экспириенстэй дээрээс нь чиний сурсан мэдсэн бол энэ байгаль экологийг нөхөн сэргээж яаж урт хугацаанд тогтвортой хөгжлийг бий болгохын тулд байгаль болон хүн хоёрын одоо оролцоог зөв тэгш хангах уу зөв голдрол руу оруулахын тулд яах ёстой вэ гэдэг чиглэлд сурч боловсрсон байна. Тэр тусмаа Улаанбаатар хотын усны хэрэгцээг эх 100 жилд асуудалгүй болгоход ч гар бие оролцжээ. Гэхдээ энэ хугацаанд бас харамсалтайгаар өөрийгөө урт хугацаанд амьдарч болох ч гэсэн тодорхой гормуудыг заавал баримталж амьдрахгүй болохгүй тийм шинэ амьдралын маяг руу оруулсан байна шүү дээ жилийн хугацаанд. Тэгээ энэ тийм амархан бол сонсогдохгүй байна мэдээж энэ бол хүнд байхаар байна. Нэг хүн дээр ирж байгаа ачаал хитрэх юм бол чамд бүр илүү ачаа болж хувирах юм байна. Ингийн ханаад хүрэхэд хүртэлтэй чамд бол хатгаа болж тусах нь өндөр магадaltaй байна. За гих зэрэг энэ нөхцөл байдлуудаас чи амьдралынхаа дараагийн үеийг ямар төсөөлөлтөөр ер нь юуг харъя гэж бодож байна. Энгийн эрүүл хүний өглөө бол зүгээр эхлээд угаасаа маргааш нь ирж байгаа нь тодорхой маргааш ирэх нь өндөр магадaltaй байдаг учраас тэр хүн нэг ирээдүйн тухай санаа зовоод байдаггүй байна. Чамд болохоор яг энэ өнцгөөс хараад үзэх юм бол хэрвээ чи яг дотгошоогоо чимээлэхтэй буюу өөрөө өөртөө ярихдаа яг энэ тухай хэр гүн гүнзгий ярьж яг одоо миний ирээдүй хэр удаан үргэлжлэх юм бол би ер нь цаашдаа юу хийж бүтээх юм бэ гэдэг одоо энэ төсөөллөө бидэртээ хэрвээ нууц биш болох болцгоо. За айгуу бас том асуулт байна. Энэ асуултын хариултыг одоо хүртэл юм нэг шийдэл байхгүй тий энэ чинь энгийн тгий гэдэг хариулт бас байхгүй асуулт байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо юу бодож байгаа гэхээр яг хавтартай гэдгийг онцлогдсны дараа хүний харах онцог арай өөр болчих юм лээ. Тэгэхээр яагаад юм гэхээр энэ ажлыг маргааш хийж даа гэдэг юм байха болчихж байгаа байхгүй. Маргааш чинь тийм найдвартай биш болоод ирж байгаа. Тэгэхээр ядаж өнөөдөртөө чи чадах бүх нэрээ бүгдийг нь аягүй сайн хийгээд өөртөө сэтгэл хангалуун, бусдад сэтгэл хангалуун байвал их болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг манай ажил маань дуслаа. Гайгүй дуусчих واخ. Тэгээ дараа нь бас урт хугацаанд яах юм гэхээр бас ингээд би байхгүй юу гэдэг юм ярьж байхад те за юу хийх үү гэдэг бас асуулт давхар бодно гэдэг аягүй хэцүү. Тэгэхээр энэ асуултын хариултанд бол би одоо хүртэл яг хариулж амжаагүй байгаа. Тий. Still нэг journey аялал явж л байгаа. Тэгэл хайлаад тэгвэл нэг жилийн дараа ч л уулзах тий. Нэг хариулттай болцсон байж магадгүй. Тий. Окей. Чи энэ түүхийг сонсч ирсэн үгүй юу? Нэг ном байдаг. The Meaning of Life билүү дээ. Тэр номон дээр яг нөгөө Германд байсан хориг лагерт амьдарч исэн гарын түүхтэй. Тэгээд тэр гарын түүхтэр одоо сэдвүүлсэн энэ ном өөрийнх нь бичсэн энэ ном нь одоо үлдээсэн энэ өв нь бол хүндрэлтэнд хэрэг урт амьдрыг гэвэл яг амьдрал чи өөр утга учиртай байх юм бол утга учиргүй амьдралтай хүнээс илүү урт хугацаанд амьдрах шалтгаан олж болдгоо тухай ярьдаг те. Тэгээд энэ амьдралд одоо энэ хотод амьдарч байгаа энэ улсад амьдарч байгаа хичнээн хүнийх нь хідэн өөрийнхөө амьдралын утга учирыг олцсон тэрнийхээ араас явж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ урт хугацаанд
утга төгс амьдрыг гэх юм бол өөрийнхөө амьдралын одоо учрыг одоо чигээ ансын хараага тэгээ зорилгоо өөрөө бий болгох хэрэгтэй юм шиг байна тий. Тэгжиж даван туулдаг байна. Түүнээс биш үхийг юу л ханаа түрээд хатгаа тусаад ч өгчих нь амархан тенсний бөмбөгөнд ширээний тенсний бөмбөг зохиулаач нас ороход амархан бидгтэй. Гэхдээ тэрийг нөгөө сүрэн дэсвэрлэх чадвар нь менингээ олцсон буюу тэр утга учраа олцсон амьдралынхаа утга учрыг тэрээгээд тогтцсон хүмүүс илүү тэрлүүгээ тэмүүлэлтэй явдаг гэж ойлгосон. Тэгээ мэдхгүй би хувийнхаа амьдрал дээр бол мэдхгүй. Гэхдээ чиний одоо өөрийн чинь амьдрал дээр бол одоо чамд яг тэр асуулт ингээд өдөр ирэх тусам илүү ойртож байгаа байж магадгүй. Тэгэхээр чиний хийснээр жилийн дараа уулзаж ямар утга учрыг олсон одоо тухайн үеийнхээ амьдралд юуг зорьцсон явж байгаа хоёлаа хуваалцах тэр боломж олдох гэж найдаж байна. Тэгээд би үзэж байгаа сонсож байгаа хүмүүсийн өмнөөс чамд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь өөрийнхөө хувийн болон хувьсгалын гэдэг шиг те өөрийнхөө ажлын байрны бүх зүйлсээ бидэртээ нин угу ярилцсанд. Тэгээд үзэж сонсож байгаа та бүхэн ч гэсэн эндээс олон зүйлийг олж мэдсэн баг. Тэгээд бид яг л ийм л хүмүүс бие биентэйгээ ингээ хамтдаа ажиллаж амьдарч байгаа. Тэгээд энэ нийгмийн нэг хэсэг нь бол ингээд нийгмийн нэг хэсэг болоод ингээд бие биентэйгээ хамтран амьдардаг. Тэгэхээр ингээд хин нэгний амьдралыг сонсвол авах, сурах зөндөө олон зүйл байдаг. Тэгээд тэр үйл явдлын яг энд суугаад хамгийн ихний нэгнээс ингээд сонсдог миний хувьд бол мэддэг, сурах, сонсох, тэгээд дүгнэлт хийх боломж олгодог. Манай энэ подкастын зочдтой би үргэлж баярлалдаг. Тэгээд та бүхэн мэдсэн, сурсан зүйлээ бусдтайгаа хуваалцаарай. Тэгээд нэг дугаарыг бид нартай хамт энэ хүртэл үдсэнд маш их баярлалаа. Тань жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр та. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.